За өглөөний мэнд та сайхан амарсан уу? За, тань уу, мэд. За. За хоёлаа өмнө нь 5 удаагийн ярьцлага хийсэн байгаа. Гэхдээ яг хаа өмнө хөвчлэн одоо яг үндсэн ойлгох ёстой зарчмуудын талаар, мэдлэг мэдээллийн талаар бол ярилцсан. Тэгэхээр одоогийн их хийх дараагийн 5 дугаар маань илүү ирээдүйлөө чиглэсэн тим сэдвийн хүрээнд ярилцахаар бол бодож байна. Тэгээ өнөөдрийн яг хамгийн ихний тэр дугаар маань бол түүхийн талаар ярилцахаар болж байна л да. Яг хаа монголчууд ярьдаг те бид нар бол агуу төвхтэй агуу арт түмэн ингээл ярьдаг. Гэтэ өнөөдрийн байгаа байдал маань бас тийм агуу бол мэдээж байж чадахгүй байгаа. Тэгээ таны өмнө хийсэн ярилцлаган дээр Томоко гэдэг Япон хүнтэй хийсэн ярилцлаган дээр бол комментийн доор нь бол таныг нэлээх хурцаар шүмжиж байлаа л да яг те. Энэ хүн түүх мэддэггүй хин одоо Монголыг үүсгэсэн гэх мэтчлэн бол олон хэлж илээ. Тэгэхээр ер нь монголчууд гэж яг хин юм бэ гэдэг асуултын хүрээнд бол ярьцлага эхлэе гэж бодож байна. Ягаад тэгэхээр бид нар ирээдүг ярихын төлөө эсвэл одоо байгаа байдлыг ярихын төлөө заавал өнгөрснийг бас хөж ярих шаардлагатай болж байна. Тэгээ тэрэн дээр үндэслээд хэдүүлээ бас яг түүх гэж юу юм бэ гэдгийг бас яриад явал зүгээр ах гэж бодож байна. Харин тий, ер нь бол яг уу одоо философч хүн, соёлын гэрүүлэгч хүн дандаа л одоо асууж байгаа шүү дээ. Гэхдээ асуулт чинь нэг тийм нэг яагаад юм бэ тэр гэсэн тийм хөнгөн хүүхэд залуучуудын одоо тийм хөнгөн яагаад гэсэн асуултууд бол биш. Ер нь өмнө яг ямар байсан, тэрнээс өнөөдөр хэрхэн үүссэн өнөөдөр юун дээр тулгуурлаж өнөөдөрт хүрв. За тэгээд өнөөдөр рүү ойлгох юм бол ирээдүгөө төлөвлөх боломж гарч ирэх байхгүй. Өнөөдрөө ойлгохгүй болохоор чинь ирээдүгөө төлөвлөж болдгоо. Өнөөдрийг ойлгох гэхээр ер нь хэн байж байгаад хэн болцсон гэдгээ бас мэдэхгүй болохгүй. Нөгөө талаар яг философийн хувьд бол би бол одоо түүх гэдэг бол яг зүгээр өнгөрсөн үе гэдгээр л ойлгож байгаа шүү дээ. Цаг хугацааныхаа хувьд. Цаг хугацааны хувьд тэгээд өнгөрсөн гэдэг маань 100 жилийн өмнө юм уу 200 жилийн өмнө 300 жилийн өмнө 400 жил 500 жил 600 жил 700 жил одоо 1000 жилийн өмнө гэл тийм үү? Тэр одоо хугацаануудыг бас ярих. Тэгээ шууд ингээл одоо эрт дээр үегээр ярьчих биш. Шууд одоо дээр үеч гэдэг юм уу? Эцэг өвгөт ч гэдэг юм уу? Өвгөт эцэж гэдэг юм уу? Хэдэн оны ямар ойлголт ярих гэдэг нь мэдэгддэггүй. Тэгээд ерөнхийдөө анахронизм гэж нэг ойлголт байдаг. Тэгээд тэр нь болохоор ингээд цаг үеийн хооронд ингээд хольж утгаад байдаг. Одоо 100 жилийн өмнө жишээл гарцч байсангүй, интернет ч байсангүй, тийм үү? Хувийн автомашин гэсэн ойлголт ч байсангүй. 100 жилийн өмнө. За 200 жилийн өмнө бол одоо дэлхий яг ямар байлаа да. За ингээд ингэвэл ерөнхийдөө 1000 жилийн өмнө маргалж энэ дэлхий дээр чинь цөөхөн тийм ч хүн байгаагүй, тийм олон хотууд байна. Одоо монголчууд бол ялангуяа манай Монголын одоо энэ түүхчин үеийн янз бүрийн түүхэн дуртай хүмүүс ингээд 800 жилийн өмнө энэ төргээд яриад байдаг. Тэгэхээр 800 жилийн өмнө ч одоо энэ дэлхий дээр чинь зөвхөн 300 сая хүн л байсан гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд хэдхэн хотууд байсан. Тийм ерөнхийдөө тэгэл Египт, Грек, Хятад энд тхэг бүр баруун тишин болохоор одоо нэг Ромын импери гэл тэгэл байж байгаа шүү дээ. Тэгээд Ромын импери гэдэг чинь хичнээн олон хүнтэй бас биш шүү дээ. Тэгээ эндээс бид нар бол агуу гэж ярих, айхтар түүх ярих, айхтар их сүрхий юм ярих ямар ч боломжгүй болчиход байгаа. Яг бол ерөөсөө л энэ нутаг бол өвөл хүйтэн болдог. Баруун зүүн талаас ирж энд зуныг сайхан өнгөрөөдөг. Тий арга угаад сайхан малаа сайхан бичээрлүүлээ. Тэгээ намраас хүтрэхэд бүгдээрээ баруун тишгээ нүгэ явждаг, зүүн тишгээ нүгэ явждаг. Урагшаага нүчдэг, хойшоо нүчдэг. Тэгээд энэ өвөл бол ерөнхийдөө миний одоо нэг хэлдгээр үндсэн оркууд л үлддэг байсан байх гэж яриад байгаа шүү дээ. Тий. Ер нь бол энэ өвлийг давна гэдэг бол тийм амар биш энэ нутагт. Тэгээд дээр үе чи ямар юм сүрхий хэсгийг ирж байсан биш. Тоон моон хан хаалгатай гаднаа бүрээстэй түлээч гэсэн ойлголт байсангүй шүү дээ тэр үед чинь. Тийм. Дулаан хүүтэг мөрчч гэсэн юм байгаагүй л байлгүй дээ. Одоо л тэгэл сайхан нуусан дээл өмсөөл тий яа тэгэл тэрсээ түрүү амтэн ч гэсэн тэгэл өдөө өрчихсөн байгаа шүү дээ. Тий тэрнтэй адилхан тэгэл хөдсөн дээлээр өмсөөл хөдсөн юугаар хоньны нэхийгээр өмнөд хийж өмсөд байхад тэгээд нүглэг давчил да. Тэгэхээр тэр үед чинь аргалч гэсэн бас байгаагүй шүү дээ. Одоо энэ чинь
Үхэр амьдрахад хэцүү газар байхгүй. Сүүлдэл хойноос одоо Бурятаас Оросоос үхэр явчилж нутагшууллаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хоньны хоргол одоо төлнө шүү дээ тэр үед чинь. Гэх мэт нэг за нэг ийм байна. Тэгэхээр бид нар энэ дээрээ л тулгуурлаж өнгөрсөн энэ цаг үе дээрээ л тулгуурлаад ер нь бид нар нэг ийм арт юм байна шүү. Тэгэд ийм одоо арт түмнийг социализмын үед яаж тийм үү эмнэлэгтэй болгоо, сургуультай болгоо, хүүхдийн цэцэрлэгтэй болгоо, ихтэй сургуулиудтай болгоо, мэрэгжилтэй болгоо. Бүр зарим нь одоо Орос руу яваад социализмын доктор хүртэл болоод ирж байгаа шүү дээ. Тэг яаж энэ бүгд тийм үү социализмын үед бүтэлтэй болов гэдэг дээр л би ярих гэдэг байгаа байхгүй юу. Социализмээс өмнө нь болохоор сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй, ихтэй сургууль байхгүй шүү дээ. Юу 800 жил. 80 жилийн өмнө хэцүү байлаа шүү дээ. Тэгэхээр социализмын тэр ердөө нэг 40-оос 90 он хүртэл нэг 50 жил байгаа шүү дээ. Тэгээд энэ 50 жил дотор энэ замраагүй энэ ардуудыг чинь яаж тийм зохион байгуулалтанд оруулав? Үнэхээр тэр Орос руу явсан, доктор болсон, профессор болсон, айхтар юм сураад ирсэн хүмүүс нь үнэхээр яг үндсэн орхууд мөн үү биш үү? Яг одоо эсгийн гэрээс гаралтай. Эсвэл бол манж гаралтай, торгоны замаас гаралтай, уугар гаралтай, Перс гаралтай, Төв Азийн сүрхий хүмүүсийн үр удам холилдсон ийм ном уншиж мэддэг, ширээний ард сууж чаддаг ийм залуучуудыг Орос руу социализм үед явуулаад юм сургаад ирвүү гэдэг маш их зөрчилтэй асуулт надад тавигдаад байгаа байхгүй юу. Тэгээд эндээс чинь бид нар хий юм бэ гэдгийг би асуух гэдэг шүү дээ. Яагаад би түүхийг гэсэн асуудлаас одоо салж чадахгүй энийг яриад хүмүүсийн одоо дургуцтай хүргээд байна уу? Яг бол түүхээс хинбэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Хоёрдугаарт өнгөрсөн бол хувь хүний хувьд юм уу нэг тийм чухал биш өнгөрсөн бол. Нийгэмд улс оронд бол болоход чухал баг. Гэхдээ өнгөрсөндөө хэтрхийг зурдаж болохгүй. Хувь хүн хүүхэд насаа яриад амьдралынхаа зовлон жаргалыг яриад уулагнаад байх юм бол ямар ч утгагүй. Тэрийг ингээд ардаа хаях хэрэгтэй. Одоо Ленголиерс гэдэг нэг гоё фильм байдаг байхгүй Холливуудын Стивен Кингийн фильм л дээ. Тэрэн дээр хуучныг ардаа орхих тэгжээж future маргаашд room зай завсар үлднэ гэдэг байхгүй. Тэр гоё юу байхгүй. Хуучнаасаа салж чадах юм бол чи ирээдүйн рүүгээ чөлөөтэй болно. Хуучнтайгаа зурдаад байвал чамд ирээдүйн ерөөс байхгүй гэж байгаа. Тэгээд хуучин гэдэг маань юу вэ гэхээр үнэртэхгүй, харагдахгүй, дүлий, амтагдахгүй юу ч биш хуучин гэдэг маань. Тэг өнгөрсөн болов. Тэдээс юу ч байхгүй шүү. Өнгөрсөн гэж бид нар яриад төсөөлөд байгаа болохоос ш, үнэмшээд байгаа болохоос ш, юу ч мэдэхгүй. Мэдэх боломжгүй. Их сурвалж гэдэг. Гэхдээ тхэн их сурвалж шүү гэд бичээ сууж ирсэн юм боломжгүй. Ерөнхийдөө сүүлийн нэг 500 жил цаас бичиг үсэг гэсэн ийм нийтлэг ном гэсэн ойлголтууд гарч ирлээ шүү дээ. Тэрнээс өмнө хятадууд нөгөө юун дээрээ хулсан дээрээ бичдэг, грек юунууд болохоор арьсан дээр бичдэг, персүүд болохоор ийм шавар дээр бичдэг тийм л байсан шүү дээ. Ном гэсэн ойлголт 500 жилийн өмнө хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ бүгдээс бид нар юуг ойлгох ёстой вэ гэвэл ер нь бол энэ нутагт бол тийм ихэн байгаагүй. Социализмын үед нэг жоохон хөгжсөн юм байна. Хүн төрөлхтний мэдлэг боловсролтой нэг ойртсон юм байна. Ариун цэвэр одоо юу гэдэг ёс суртахуун, дэг журам, сахилга баттай нэг ойртсон юм байна. Тэгээ тэрэн дээр л өнөөдрийн аж амьдрал тогтож яваа юм байна. Нөгөө би хэлээд байгаа шүү дээ. Одоо арчлалын сүүлийн 30 жилийн муу мухай чинь социализмын тэр сайн сайхныг ашиглаад социализмын сайн сайхан дээр босоод ирсэн байхгүй. Сайн сайхан сэтгэлтэй хүмүүсийг хамаг юмаа үнэгүй мөнгөгүй хийлгэж аваад тэгээ байж ядсан байхгүй. Сайн сайхан сэтгэлтэй хүн за хизээ нэгэн цагт хариу ирэндэ гэд ажил хийгээд тусаад яваад исэн чинь гойдаад алга болсон байхгүй. За тэр чинь асуултаа хүмүүс ирэх. Тийм. Тэгэхээр энэ бол ер нь хүний сайн сайхан сэтгэл дээр тоглоод тэднийг ашиглаад тэгээд хаяад явцдаг ийм муу мухай тийм үү одоо юу гэдгийг үзэгдэл сэтгэл зүй сүүлийн одоо 30 жил Монгол оронд ноёллоо шүү дээ. Сайн сайхан сэтгэл гаргахаар л дандаа хурдтагдаад байдаг. Яг нөгөө муу мухай нөхдүүдэд. Тэгээд дээгүүрээ нөгөө муу муханууд чинь байрлаад бидний толгой дээр суучгаад тэгээд бидний толгойг эргүүлээд идэг. Худлаа түүх яриад л худлаа агуу байсан гэдэл
Тий. Тэгээд л одоо хятадуудтай муудалцуулаад, орсуудтай муудалцуулаад тий. Зүгээр энд нэг ажиллаад амьдраад зам талбайгаа бариад хүүхдүүдэд цэцэрлэгт явуулаад 10 жилийн сургуульд хүүхдүүдэд нэг үнэгүй явуулаад тий. Заван байж тээ бид нар чинь. Цэцэрлэгийн хүүхдүүдээ яа чин мөнгөний юу болох чинь их усүр болох чинь 10 жилийн хүүхдүүдэд мөнгөний их усүр болох чинь ихтэй сургуулийн хүүхдүүдэд мөнгөний их усүр болох чинь. Уул нь бол Оросууд хятадууд чинь тийм сайхан их дээд сургууль барьж өгөө, тийм сайхан 10 жилийн сургууль барьж өгөө, тийм сайхан эмнэлэг барьж өгөө, тийм сайхан цэцэрлэг барьж өгөө. За одоо ингээд сайхан амьдарцгаа нэг нэгнтэйгээ 98 талтай ингээд сайхан хөгж гисэн чи яасан? Тэр бүх байгууллагуудаа мөнгөний их усүр болгочихсон. Эмнэлэг дэмжлүүлэх гээд очио. Социализм үед үнэгүй байсан. Өнөөдөр хамаг мөнгө алдна. Бүгдээ хорт хавдар дуусаад хорт хавдар ясаар бат хардна. Цэцэрлэг түүхтэй аваачаа мөнгө авна. Нөгөө цэцэрлэгийн хүүхд нээж рүү хараа муухай хараад идэг. Та мөнгөгүй мүү гээд 10 жилийн сургууль түүхтэй аваачлаа тэдэн төрөг авна гэдэг. Нөгөө хүүхд нь авруугаа муухай хараад идэг. Тэгэд нэг ийм балай заваан амьдрал өнөөдөр нүүрлчээд байна шүү дээ. За ихтэй сургуулийг бол яриад хэрэггүй. Тэгэл бүгдээрээ профессор болчихсон, бүгдээрээ доктор болчихсон. Тэгээд ийм байдалд ер нь бид нар юм байна шүү. Өнөөдөр бид нар ийм байгаа шүү. Ер нь нэг ийм арт түмэн өнөөдөр байгаа шүү. Тэгэхээр одоо тэгэл заа тэгвэл маргааш одоо тэгээд яах вэ? Ийм арт түмэн дээр яаж сайн сайхныг төсөөлж, сайн сайхныг бүтээн босгох вэ? Яаж нэг нэгэндээ итгэдэг, нэг нэгнийгээ хүндэтгдэг. Яаж нийгэм болох вэ? Бүгдээрээ адилхан ёс суртахуунтай, бүгдээрээ адилхан үнэт зүйлтэй нийгэм болох хэрэгтэй байж шүү дээ. Зөвхөн одоо ингээд нутгахад байх биш. Тэр нутаг гэдгийг одоо мартах хэрэгтэй. Аймаг гэдгээ мартах хэрэгтэй. Тэр нөгөө юу вэ? Ургийн бичгч шиг гэдэг. Тийм бичиг байх боломжгүй. Тийм бичиг үсгч нь саяхны юм. Тийм угруудаас л гаралтай шүү дээ. Тийм учраас уйгурчин бичиг байхгүй. Монгол бичиг гэж энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Хизээч одоо германууд, францууд манай бичиг гэхгүй байгаа шүү дээ. Тэр чинь латин бичиг л явж байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийм хачин үүссэн нөхцөл байдал дээр одоо бид нар сайн сайхан ирээдүг босгох вэ гэдэг чинь бидний өнөөдрийн хамгийн чухал асуудал болцсон. Тийм учраас бид нар чинь нийгэм чинь ингээд замраа хөтөд дээ шүү дээ. Яг бол эцээс хүн бүр сайн сайхныг л хүсэж дээ шүү дээ. Гэтэл бид нар муу муухай дээр тогтж байгаа шүү гэдгээ ярихгүй байгаа байхгүй. Бидний бүх амьдрал муу муухай дээр тогтж байгаа. Хаан ч утсан мөнгө л яа мөнгөгүй бол чи хүн биш гэдэг дээр л явж байгаа шүү дээ. Мөнгөгүй бол чи хүүхэд ч биш, залуу нас ч биш, насан турш өмч биш. Чи мөнгөгүй бол өвгөнч биш, эмгэнч биш гэдэг шүү дээ. Тэгэхээр яаж энэ муу мухаа дээр сайн сайхныг бүтээн босгох вэ гэдэг чинь ирээдүйн бидний одоо хийх ёстой, маргааш хийх ёстой. Эртээ би нэг ярилцлага дээр хэлсэн шүү дээ. Таны одоо Монгол орнд үнэт зүйл байна уу, сайн сайхан юм байна уу гэдгийг ганцхан юм хэлсэн шүү дээ. Энэ бужигнсан олон хүүхдүүд л байна гэж хэлсэн шүү дээ. Өөр юм алга. За энэ бужигнсан олон хүүхдүүдэд чи одоо ямар ирээдүй бид нар хүлээлгэж хэвчтэй. Философч миний хувьд, соён гэгэрүүлэгч миний хувьд энэ ирээдүйн энэ одоо олон бужигнсан хүүхдүүдэд ямар ирээдүй өгөх тэр хариуцлага надад байгаа. Биш хариуцлага ухамсарлаад байна шүү. Би ямарваа нэгэн байдлаар хариуцлага хүлээж яваа. За одоо яаж тэр хариуцлага ухамсарлаж яаж тэр ирээдүйд төсөөлж тэрийг цаасан дээр болгох вэ? Энэ ч одоо миний том хариуцлага болчиход байна шүү дээ. Өөр юм байхгүй. Үүрэг болчиход байна шүү дээ. Өөрөө өөртөө би үүрэг өгч шүү дээ. Тэр надад үүрэг өгсөнгүү. Тийм үү? Арт түмнээс надад шууд бишээр үүрэг хүлээлгээд байна шүү дээ. Молор Эрдэнэгаа та нэг хилээдгээч, та нэг яриатгаач. Таал одоо ихгүй бол өөр хийх юм. Одоо төрлөө очдөг юм уу, нэг яам руу очдөг юм уу, нэг ихтэй сургууль руу очивол тэр чинь төсөл гэж нэг балай нэг нэрлээл тэгэл замхарч байгаа шүү дээ. Энэ төсөл гэж нэг хачин Монголд ингээд нүрэлчихсэн. Юм бол төсөл. Одоо төслөөс одоо нэг жоохон яа л та. Заав яа л та. Хүн чинь төсөл биш шүү дээ. Үнийг төсөл болгож болохгүй шүү дээ. Яг гүүр барихыг төсөл болгож болно тийм. Түүхэн ингээд түүх рүүгээ буцаа ойлоо орё л доо. Тэгэхээр би одоо ингээд яг залуу хүний хувьд жоохон баг ч гэсэн 10 жил түүх гээл үздэг байсан түүх хичээл тэгэл яг Монголын нуус товчоо бол байгаа. Бусдаар бол нэг тэгж түүхийн баримтчиг бол яг монголчуудын өөрсдийн бичсэн юм бол бараг байхгүй.
Гэтэ ингээд түүхийн талаар маш сайн Яг мэддэг нууц хүмүүс орчоо гэдэг зөндөө чинь ч гэсэн байдаг. монголчуудын Харин бичсэн тий. юм биш үү? Сүүл Харин тэр тий. чинь орчуулгад яваад байгаа гэдэг байгаа шүү дээ. Тий, Тэр тий, хин тий. орчуулсан. Тий. Тэр их Гэтэ яг тэр орчуулах тийм их мэдлэгтэй хүн хэн байсан? Тийм нууц үү? төвчнөөс өөр юм бол баг байхгүй байгаа мөртлөө Би яг тэгэл нэг түүхийг алтан товчгод тайлбарладаг. тийм үү? Алтан товчгод нэг жоохон ярьдیں۔ Тийм үү? За ганжуур данжуур гэж нэг жоохон ярьдیں۔ Тийм үү? За тэгэл одоо шихрэ хутагч гэдэг юм уу? Нэг юм хөрхөн хөрхөн юмнууд яваад байдаг. Тэгээ тэрийг ингээд бариад тийм үү? Яг ингээд ном шиг ингээд бариад тийм үү? Ингээд уншаад тэгээд ингээд толгойдоо бодоод тийм үү? Логик, хоорондын харьцаа яагаад ингэсэн юм бол тийм үү? Яагаад одоо дүүнрээ ном суваар харваад алчж байгаа юм бол тийм. Тэгэл энэ бүхнийг чинь ингээд хараад ерөөс хоорондоо ямар нэгэн алцалтгүй байхгүй. Мгм. Цаг үедэг ерөөсө тэр дээр үед ийм юм ямар ч боломжгүй, ийм амьдрал, ийм толгой ямар ч боломжгүй. Тэг яг бол бид нар чинь тэр цаг үеийг бас төсөөлөх хэрэгтэй байхгүй. Түүх гэдэг чинь төсөөлөл. Мгм. Тэгээд тэр төсөөлөлд хэн үнэмшээд байгаа. Тийм л байна. Үнэмшсэн хүмүүс байна, үнэмшээгүй хүмүүс байна. Харин тий яг хоо Би тэр тэгэхээр төсөөлөлд нь үнэмшихгүй байна. Яг тэгэхээр бол бодоод байхад ямар ч боломжгүй байна. тэгэхээр тэр түүх яриад байгаа энэ хүмүүс маань яг баримтгүйгээр зүгээр төсөөлөд байна гэсэн үг үү? Тэрэнд нь Өөрсдийн одоо бид төсөөлөл нэр зарим нь байна шүү дээ. хэд байна Өөрсдийнх гэсэн нь үг үү тийм үү? өрөөдөл бас явж байгаа. Аха. Тийм байсан байгаасай. Тэгвэл мөн гоёо гэж тэрийгэ бичиж байгаа байхгүй юу? Тийм байсан гэж бичиж байгаа байхгүй юу? Гэтэ уг нь бол түүх чинь ийм байх яг баримт дээр тулгуурсан яг ийм юм болсон. Энийн улбаалаад ийм юм бас дараа нь болсон гэдэг юм байх ёстой байтал ягаад энэ төсөөллийг монголчууд түүх гэж ойлгодог болсон юм бэ? Эсвэл Гуар хизэнээс юм. тэгэл одоо тэр л явж байхгүй. Яг нь энэс өөр юм байхгүй шүү дээ. Бид нар ч ингээд хайгаад юу ч олохгүй шүү дээ. Тэр хүмүүс хаанаас Хаан яриад байдаг. гаргаж ирээд байна? Хаан яриад байдаг. Тэгэхээр хааных нь ордон хаалга. Тэр үед 30 мянган зэрэгтэй байсан ч гэх. За тэгвэл тэр цэрэг айрманд байрлаж исэн байр нь хаа байна. Тэд нар хаана хоолунд идэж исэн. За зэр зэвсгийн ямар үйлдвэрлэж исэн. Эсвэл одоо дайсан цэргийг алчаад хувцсыг аваад өмсчдөг байсан юм уу? Жадыг аваад гүйчдэг байсан юм уу? Эсвэл өөрөөсөө жад хийж исэн юм уу? Тэгвэл тэр жад хийжсэн үйлдвэр нь хаа байна? Суур нь хаа байна? Барилгын. За жад хийхэд бол хэдэн төгрөгөөр хийсэн. Тэр санхүүжилт нь хаа байна? Тэр чинь тийм амар асуудал биш байхгүй юу? Одоо тэр Ромын цэргүүчин тэр Франц, Герман гэл хойшоо Европын орнууд руу дайн хийхдээ ийм зузаан санхүүгийн бичиг баримт байгаа байхгүй юу? Цэргүүдийн гуталтанд тэд зориулсан, жаданд нь тэдийг зориулсан, өдрийн хоолнд тэд байсан. Уух усын тэгж зөөж араас нь ингээд морд хэрэгтэй авч явсан гэдэг бүхэл бүтэн тийм үү дэд үцэс яриад байгаа байхгүй юу? Тэрний суур нь энэ байна гэдэг. Бид нар чи ямар ч дэд үцэсгүйгээр л нэг л байлдаад исэн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд юу ч олддоггүй. Тэгээд дэд бүтцгүй байлдах боломжгүй үстэй. Дэд бүтцгүй байлдах боломжгүй шүү дээ. Тэс мөртөө яагаад энэ хүмүүс дандаа энэ одоо орнуудыг тий. Тэгэхээр одоо юу гэдэг гэтээ бас эзлээгүй ялаагүй гэхээр бас тийм биш байх шиг байна. Яг тэр одоо Багдад руу очиод Иракийн номын сангийн шатаацсан байж тээ. Тэгэхээр дэд бүтц байсан бодлоо тэр хүмүүс явсан байж таарах гэдэг юм тийм үү? Тэгэхээр би байж тээ. Тэгэхээр тэнгуул одоо чиний яасан явсан байж гэж эндээс явсан юм уу? Одоо эндээс ингээд тийм үү? За явж номын шатаа гэдээ явсан юм уу? Эндээс яаж явах юм? Энэ нутаг дээр ямар нэгэн баримт байхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн Монгол улсын энэ хэл чинь тийм үү? Саяхны юм. 800 жилийн өмнө байтугай 300 жилийн өмнө ч ийм хэл байгаагүй. Дэлхийн улс орнуудад хизээч хэл байгаагүй. 49 оноос л хойш энэ хэлүүд дэлхийн улс орнуудын хэл бий боллоо шүү дээ. Тэгэхээр энэ чинь ийм хачин юм яриад байгаа байхгүй. За тэгэхэд энэчнээс ийм бэлэн ийм улс орн бас байгаагүй. Бид нар ингэ бодоод байгаа байхгүй. 800 жилийн өмнө энд Монгол гэдэг улс байсан, ийм Монгол гэдэг хүмүүс байсан байх гэсэн төсөөлөл яваад байгаа байхгүй. Явж боломжгүй байхгүй. Тэгээ би бодохгүй юу. За айхтар одоо тэр номын шатаас юм байж, тэргээр айхтар эзэлсэн юм байж тэгэнгүүт бодохгүй. За тэгвэл энэ Төв Азийн хааны удамтай дулаахан газрын цэрэг айран мэддэг, жад үйлдвэрлэдэг, номтой бичгтэй тэр ардууд л дайн хийсэн байж таарах. Тэр Ирак руу хойдлынх нь ардууд дайраж хоорондоо алдсан байна. Тэгэхээр тэр алдсан тэр олон түүхүүд, тэр домгуудыг чинь сонссон ардууд хизээ нэгэн цагт энэ нутагт зуныг өнгөрөх гээд ирсэн байна. Тэгээд өнгөрөөд
буцаж чадахгүй болсон ч юм уу, буцаагүй ч юм уу эндээ үлдсэн байх. Тэгээд тэр дээрийнхээ үлгэрийг энд ярьдаг байсан байж таараа. Тэр түүхийг энд ярьдаг. Тэгээд тэр түүх нь энэгээр ингээд тарж хүмүүсийн дунд тарсаар байгаад бид нар чинь Монгол гэдэг нэртэй юм чинь тэгвэл бидний түүх юм байна. Бид нар өөр удам юм ингээл нэг юм төсөөлөл явж байгаа байхгүй. Тэгэл тэрийгээ дагаад нэг үнэмшил үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр наад тайлбар чинь бас төсөөлөл болчиход байна шүү дээ юм уу? Тэгвэл төсөөллийн эсрэг төсөөлөл гарна шүү дээ. Үнэмшлийн эсрэг үнэмшээгүй хоёр л зөрчилдөж шүү дээ. Мэдлэг ч гэсэн тийм л байдаг шүү дээ. Тий? Одоо физик тийм үү? Хамгийн жижигхэн физикийн атом молекулуудыг харах боломжгүй л ичж байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө талын хүмүүс гэтээ худлаа яриад тийм ямар ч юу өстой хачи юм ярьж байна. Физик ч юм бол би мэдж जैन, томьёог нь мэдж जैन. Томьёонд нь үнэмшихгүй өмсөндөө биш шүү дээ. Улсаараа хүртэл бид нар ч үнэмшдэггүй шүү дээ. Тэгээ энэ төсөөллийг бол яг одоо маргааныг эцэслэх, дэнслэх юм бол ерөөсөө л баримт л байгаа юм л да тийм үү? Гэхдээ тэгээ баримтыг байж тээ хаанаас олох вэ? Юу явж л болно. Киргиз, Узбек, Казахстан бичсэн юмнууд бол байна уу? Тэндээс л олно. Чингис гэдэг нэр чинь үртэл Чингиз гэдэг байгаа шүү дээ. Чингис ч Чингиз. За тэгээд дараа нь хан багхгүй. Тэр чинь бид нар хизээ нэгэн цагт 2А болгоод хаан болгоцсон яваад. Би нэг ч бүр 10 хэдэн жилийн өмнө ярьж ирсэн юм аа. Миний бүр 10 хэдэн жилийн өмнө нэг шар малгай өмсч гэсэн ярилцлагч хүртэл байгаа. Яг бол тинг бол биш шүү хаан гэдэг чинь. За эзэн тус гэж ерөөсөө ярьж болохгүй. Яг бол тэр чинь импер гэсэн үг байхгүй. Empire. Тэгэхээр энд empire байх ямар ч боломжгүй. Хашаа машаа хитэн байшин асар том хот байж бид нар empire ярина шүү дээ. За тэгвэл хар хорин байсан гэдэг. Би чи хар хоринд очсон шүү дээ. Тэнд Чингисийн музей, Эрдэнэ цуврын нэг музей макетууд байсан байхгүй. Тэгээд та нар энэ хар хорин Эрдэнэцүүд ийм байшингууд энд байсан, арабууд энд байсан, хятадууд энд байсан, орсууд энд байсан, буддын шашныхын энд байсан гэсэн барилгуудын загвар макет харуулахгүй. Тэгээд би хэлсэн. Гэхдээ та нар энэ ямар бичиг баримтан дээр тулгуурлаж энийг хийсэн гэж. Гүг төсөөлөл гэж байгаа. За дараа нь би тэр бэлгээ юуны хааны музей үзсэн. Тэг зүүн түрэг уулс гэх нэг баахан зургнууд байгаа. Энийг хаанаас олж хийсэн төсөөлөл. Бэлгээ гэдэг чинь перс үг явж байгаа шүү дээ. Турк үг явж байгаа шүү дээ. Ухаан гэсэн үг байна. Тэгээ яг арга бүлэг гэдээ яриад байдаг шүү дээ. Зөвхөн монголчууд ч гэлтгөө бас гадаадын бас энэ эрдэмтэн гэж хэлдэг байгаа энэ шинжлэх ухаанч судлаач хүмүүс бас Монголын түүхийг яриад байгаа шүү, ном бичээд байгаа шүү. Тэр хүмүүс хаанаас юм гаргаж энэ судалгаа гаргаад. Тэр чинь байна шүү дээ. Тэд нар чинь одоо энэ Мойсийн ч юм уу манай нөхдүүдийн бичсэн номыг чинь уншаад тэндээс гаралтайгаар яриад байгаа байхгүй юу? Тийм үү. Тийм шүү дээ. Бидний бичсэн номнуудыг чинь уншаад за энэ танаа түүх юм уу те ингэж харин тийм гэж манай нөхдөж очиод хэлчихэж байгаа байхгүй юу? Яг тэр Төв Азийг үзсэн тэрүүгээр байгаа нөхдүүд бол ерөнхийдөө жоохон болгоомжтой байгаад байгаа байхгүй юу? Би нэг Германы Бонны их сургуулийн хүний номыг бас уншиж л байсан л да. Ингээд нэг профессорын хайсик ч юу юм бэлээ. Тэгээ тэрний номон дээр тэр өөрөө бас бичсэн л байдаг. Тий. Юм бол ноолт авчаар та юу гэж хэлэх вэ гэсэн энэ талаар би өөртөө хэлэхгүй байхгүй. Ерөнхийдөө яг наад дундуур чинь одоо өстой танай талын салхи, говийн салхи тийм үү тэр л одоо салхилж байгаа байх хэвээр бүү мэд. Тэгээд одоо ер нь бол яг Ар Монголыг судалдаг судлаачид нэг байдгүй. Ихэнх нь дандаа өвөр Монгол судлаачид байдаг байхгүй. Эсвэл ойрд судлаачид байдаг. Тэгж жагаад Ар Монголын төв рүү ороод ирсэн. Бидний одоо энэ амьдарч байгаа энэ Ар Монголын чинь тийм үү нутаг болов 800 жилийн өмнө байхад 500 жилийн өмнө ч байгаагүй. Яг энэгээр ингээд давхилдсан янз бүрийн ардууд зөндөөл байсан. Тэгтээ нэг ярьслах хийж байгаа нэг залуу энэчнээс нэг юуны ч гэлээ яс болоод судалсан чинь айргны молекул гарч ирсэн гинлээ. Тэгэхээр энд бас 1000 жилийн өмнө айрг ууж ирсэн байлээ гэж байгаа байхгүй. Тэгээд зөв тийм. Айрг чинь нөгөө зун л уудаг шүү дээ. Тэгэхээр зун энэгээр жуншиж ирсэн ардууд тэр айргаа ууж ирсэн байгаа. Тэглээгээд энд чинь айхтар хотсуурын газар байчихсан. Тийм үү? Айрг маргаа зараад тийм үү хүн амтан залдаад дотор нь гурил хийж утгаад тэр юу нь бид нар маш их толгоогоо л одоо ажиллавал тийм энэ толгоогоор л түүхийг төсөөлж байгаа шүү дээ. Түүх бид нар ярина гэдэг чинь энэ янз бүрийн номнууд л яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр номыг яг хэн бичсэн юм? Их сурвалж гэдэг байгаа. Тэгвэл их сурвалжийг бас хэн бичсэн юм?
Нугаа мэдэж их сурвалж үтсэн. Ингээд бид нар чинь нэг хөөхөн нөхцөл байдал орцсон баг. Тэг яг Миний хоо хувьд бол яг ингэхдээ философийн түүхийн номнууд уншаад түүхийн тухай философийн номнуудыг уншихаар ерөөхдөө дэлхийн түүх гараад ирдэг байхгүй. Азууд ямар байсан, Латин Америк ямар байсан, Африк ямар байсан, Европ ямар байсан гэсэн нэг дэлхийн түүх байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дотор л би жоох юм олж уншдаг байхгүй. Дэлхийн түүхийн ном дотор Татар гэсэн нэр, Монгол гэсэн нэр хаана нь явна уу? Тэг энэ дээр яг монголчууд ер нь хоёр хуваагдчихсан байдیں۔ Яг нэг хэсэг нь бол тэгэл Чингис байсан, Монгол байсан л гэдэг. Нэг хэсэг нь бол наад чинь үлгэр домог тэр бол явж л байдаг. Гэхдээ тэрийг би нэг тоодгүй юм. Яг бол би өөрөө энэ нутагт амьдарч байгаа эндхийн одоо төрсөн тийм үү? Тэг би ч одоо өвөр Монгол төрөөгөө хойно хяахта төрөөгөө хүн шүү дээ тий. Тэгэхээр яг энэ төвд одоо тийм үү Улаанбаатарт газар төрсөн. Яг энэ төрсөн, энд өссөн, энэ 10 жилийн мэднэ, энэ амьдралыг мэдэх тийм үү? Тий. За тэгэл одоо цаашлах бол тэгэл дандаа л нэг малчин ноён гэсэн юм гараад ирдэг шүү дээ бид нар чинь. Тэгээд бүгдээрээ ноён өвөөтэй байх дуртай шүү дээ. Эсвэл нэг том лам манай нэг хамаатан цад нэг том лам байсан гэлээ гэл ирэлдэг шүү дээ. Өөр юм байдгүй шүү дээ. Тийм. Айгуугаа юм ёс суртахууны ном бичсэн ийм 100 жилийн өмнөх ийм номшдаг гэсэн тийм байдгүй шүү дээ. Тэгээд лам гэдэг чинь яг төгдөл ярина гэсэн үг. Ноён гэдэг чинь юу хин яг манжил ярина гэсэн үг. Тэгэхээр чи бид нар төгд манж хоёрын л дор малаа хариулаад явж ирсэн болж таарад байгаа байхгүй. Тэг энэ дээр яг нэг юм одоо мал хайруулах энэ нүүдэлчин соёл гэж одоо нэрлэх юм бол энэний онцлог нь өөрөө одоо байнга явдаг учраас янз бүрийн ном бичих боломжгүй байсан гэж хүмүүс тайлбарладаг тийм байна. Тэгэхээр бид нар чинь бас онцлог л бас таарж байгаа юм шүү. Тэг одоо та бас Роми эдэд гүрний ярьсан тий ордонтой байдаг, юутай байдаг. Тэгэхээр манайх ч өөрсдөө юм малчин одоо баг empire гэж нэрлэх юм бол ордон байх боломжгүй учраас эн чинь өөр юм гэсэн бидний бас тийм онцлог түүх болсон. Энэ ч байж тээ одоо тийм үү. Нэг хүн яриад тэгээд тэнд нь үнэмшчих тийм биш байхгүй юу. Тэгээд тэр үнэн зөв болчих ч юм уу. Тэгээд нөгөө хүн буруу болчихдаг ч юм уу. Энэ чинь түүхэн дээр чи тийм ерөөс байхгүй байхгүй юу. Зүгээр л ярилцгал ёстой байхгүй юу. Нээлттэй. Тийм. Зүгээр наадах чинь би бодож байгаа. Нүүдэлчин гол бас л монголчууд нүүдэлчин биш болж таарад байгаа байхгүй юу. Нүүдэлчин гэсэн дандаа нүүж явдаг байхгүй юу. Одоо Африкт, Латин Америкт бол жигэн нүүдэлчид бий. За янз бүрийн Төв Азийн орнуудад нүүдэлчид зөндөө байгаа. Казак одоо Киргизч гэдэг. Дулаан газар нүүдэлчид байдаг. Энэ Монгол орнд нүүдэлчин байх ямар ч боломжгүй. Чи нүүх ямар ч боломжгүй. Нэг газараа л тогтож суурин байхгүй болохгүй. Өвлийн хүйтнийг чи нүүж давахгүй. Зун л нэг жоохон амарч байгаа шүү дээ. Одоо нэг ингээд нэг 8 сарын сүүлч хүртэл нэг жоохон хөөрөлдөн шүү дээ бид нар чинь. Тэгэл 9 сарын 1-ээс тэгэл номдоо орно шүү дээ. Тэгэл одоо өвлийг давхад асуудал гарна шүү дээ. Ер нь бол Монгол хүний, малчин хүний дэргэд үхэл дандаа явж байгаа шүү дээ. Ойрхон. Тэгэл дандаа малчтад дандаа л хэлж байгаа шүү дээ үхэл. Өвлийг чи давах юм уу? Тий. Давчнаа л гэж байгаа шүү дээ. Тэгэл хавар ирээд хэлж байгаа шүү дээ. Давсанд нь үгүй чи ч бас овоо гар байна гэл даваагүйд нь нөгөө би чамд хэлсэн шүү дээ. Тэгэхээр нүүлчин байх ямар ч боломжгүй. Нүү энд ерөөсө бүгд нутагтай. Тэр нутаг гэдэг чинь тийм үү? Баруун талаас ирсэн ойлголт байна. Айл гэдэг чинь олон гэрүүдийг айл гэдэг байхгүй. Тэгээ нутаг дотроо одоо юу гэдэг 100 км-ийн радиус нүүхийг харин тийм өөрхөн нэг тэмэрхүүл юм байж болно. 100 км ингэж тооцохгүй юу? Үгүй 100 км хөрөхгүй. Сайндаар нэг 30 км. За 30 км нүүлэх тэрийг үйлчлэл тэр нэг тийшгээ зааж тооцохгүй юу? Харин тий. Тэр ямар нүгэл ам шүү. Бид чинь тэр нутагтаа дахиж хизээж ирэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэл цаашаа явна. Тэр чинь migration болчих юм шүү. Үгүй тийм ерөн тэгэл бүгдээрээ л migration байхгүй. Тийм болно шүү дээ. Тэрөөс бид нар ийм нэг сонин олон улсын ойлголтыг ерөөс ингэж буулгаж явахгүй. Тэгэхээр нүүлчин байх ямар ч боломжгүй бас таарад байгаа байхгүй. Суурин байсан байна. Тэгэхээр суурин амьдрал гэдэг чинь хаанаас ирэх вэ? Торгоны замаас л ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол маш торгоны замаас ирсэн ардууд энэгээр байсан байж таарах гэдэг байна. Тэгээд социализмын үед яагаад тэр их амжилттай Орос яваад, Хятад яваад сураад диплом аваад хүрээд ирсэн юм. Тэгэхээр суурин амьдралтай хүмүүс л тийм мэдлэг боловсролыг хүлээж авч чадна. Зөвхөн адуу хариулсан хонь хариулсан хүн тэр мэдлэг боловсролыг хүлээж авах сэтгэл зүйн тийм үү? Эсвэл хат гэдэг шиг байхгүй. Цухтагаал алга болно. Сургуулаа хайл алга болно. Тийм. Би хэлээд байгаа шүү. Тэр 30 он 40 он тэр эсэргүүн хэлмэглэгээд байгаа чинь би хэлээд байгаа шүү. Гүй тэнд чинь нэг хэсэг нь тийм үү? Хөгжиё, урагшлаа, сургуультай болёо, эмнэлэгтэй болёо гэсэн.
Нөгөө талд нөгөө лам нар байдаг юм уу, ноёдууд чинь болохоор үгүй тийм байхгүй шүү. Тий. Хэрвээ та нар сургууль байгуулахад бид нар шавгүй болчих гээд байна. Хэрвээ та нар эхлээд сургууль байгуулаад бүх хүн бичиг үсгтэй болчих юм бол ноёдууд яачих гээд байна. Доошоо орчих гээд. Яг тэр үеийн зөвхөн ноёны хүүхдүүд л бичиг үсгтэй байгаа шүү дээ. Яг өнөөдөр одоо их хурл бас л адилхан шүү дээ. Улс төрийн намын нөхдүүдийн хүүхдүүд л яваад орцсон байгаа шүү дээ. Тэгээ би өнөөдөр феодал гэдэг байгаа шүү дээ. Монгол орн бол феодалын орн гэдэг байгаа шүү дээ. Энэ ч тийм л юм явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нүүдэлчин гэдэг үгнээсээ болох хэрэгтэй. Яг жинхэнэ нүүдэлчин хүн бол энд бол байх боломжгүй. Өвлийг давах маш хэцүү. Бараг давахгүй. Хоёр л ойлголтыг бид нар гаргаж ирж явах гэдэг шүү дээ. Үгүй гэвэл юм бол зүгээр л нүүдэлчин малчин байсан гэх юм бол социализм ямар ч боломжгүй байсан. Ямар ч боломжгүй. Үгүй яг гэхдээ зарим тэр малчин хүмүүсүүд хотод ирээл сууршаал тэгээд социализмыг байгуулсан гэж ойлгож байгаа ш. Зарим нь бол хөдөөдөө үлдээл социализм байгуулахад ер нь Орос хэд хоёр үрж ирэл шууд зааж өгсөн л байхгүй. Тэгээд өгсөн байхгүй. Тэгээд зааж өгсныг нь сурсан гэдэг нэрдэг байлаа шүү дээ. Аха. Тэгээд тэр чинь удаан хугацаанд үргэлж ирсэн. Зүгээр заачхлаг сурчдаг юм биш шүү дээ. Ном гэдэг чинь заахаас өгсөн юм биш. Аа. 5 жил хэрэгтэй, 10 жил хэрэгтэй. 5 сарын юм биш байхгүй. Өнөөдөр 5 сарын дотор, 6 сарын дотор англи сурна гэдэг шүү дээ. Балаа юм яриад шүү дээ. Тийм амар юм биш шүү. Ном ингээд өгөхөр жилийн дотор 5 ном уншсан, 6 ном уншсан гэдэг шүү дээ. Боломжгүй. Жилд нэг 2 ном уншина. Нэг сарын дотор нэг ном дууцахгүй шүү дээ. Зүгээр уншсан шиг унших юм бол. Ойлгох өөр л ачаа. Ойлгох нь чинь бүр дараагийн асуудал. За ойлгосны дараагийн асуудал юу? Тэр номынхаа тухай хүнтэй ярилцах. Тэрний дараа эцсийн байдлаар ойлгоно. Бид нар ч хүнтэй ярилцдаггүй. Нуугдаад уншаад байдаг. Гинт гараад ирдэг. Ямар нэгэн мэдлэг боловсрол ярихад маш хэцүү энэ оронд. Яаж га дипломтой болцсон мэддэхгүй. Яаж га доктор болцсон мэддэхгүй. Яаж га профессор нь болцсон мэддэхгүй хүмүүс чинь энэ чинь Улаанбаатараар бужигнж шүү дээ. Яаж га дипломтой болсон мэддэхгүй. Одоо нэг хүн доогдох дипломоор одоо Монгол орн бол бүр хачин болж шүү дээ. Диплом шиг амархан юм алга байсан шүү дээ. Тэгэхэд гадаад руу очисон оюутнууд хэлж байгаа шүү дээ. Яасан хэцүү юм бэ? Тэг зарим буцаж ирж байгаа шүү дээ. Зарим ч яг залдаад копидо төрөөд ирж байгаа баг. Гэхдээ өнөөдрийн манай эдийн одоо сургуулиудын суурийг нь одоо зөвлөлт холбоот улсууд л тавьж өгсөн шүү дээ. Тэгэхээр чинь тэр системээр л яваад байгаа шүү дээ. 1943 онд их сургуулийг байгуулж өгсөн. Дэлхийн 2 дугаар дайнд оролцож байхдаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр эн чинь нөгөө зөвлөлтийн систем л одоо хүртэл явж байгааг бас Монголын системийг бас шүүмжлэх нь тэрийг хоошоо явах шаардлагатай болсон юм шүү. Зөвлөлтийн систем гэдэг чинь Европын систем байхгүй юу? Харин тий. Тийм. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө социализмыг бол дажгүй системээр явцсан байхгүй. Одоо намайг л Герман руу сур гэдээ явуулчлаа шүү дээ. Социалист Монгол. Тийм. Тэгэхээр чи бас айгу дажгүй. Тэгээд Германд очих чинь мэдлэг болсон зөрөхгүй байгаа шүү дээ. Бидний ном чинь хэдэн зуун жилийн физик, математик өөрсдөхгүй шүү дээ. Философи чинь 3000 жилийн түүхтэй. Тэгэхээр чинь тэнд ерөөсөө асуудалгүй байгаа шүү дээ. Яг нь бидний хувьд бол тэрийг хүлээж авч бодож ингэхдээ маш хугацаа орсон. Хэцүү, амар их стресстэй байдаг. Тийм бол Герман ном уншаад, Германы философи уншаад, Германы мэдлэг боловсролыг шууд герман хэлээр уншаад өөртөө болгож авах тийм амар биш. Би одоо нэг залуутай бас герман хэл дээр нэг жоохон философи янз бүрийн ярилцлага бас хийгээд тэргээ бас нэг цааш нь явуулах гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэ чирээсээ тийм үү? Эдрийн зүгээр нэг ингээд нэг диплом авч байгаа шиг. Эсгийгэр дотор ном бичих боломжгүй байсан энэ тэгээд ийм хөөрхөн юм ярьж ерөөс болохгүй байна. Гэтэ яг бичиг бүсгтэй ардтан олон зуун жилийн түүхтэй ардтан байж бичиг бүсгтэй болно. Зөвхөн Монгол гэлтгөө хаас айгүй л одоо юм чанаргүй их сургуулиуд байж зөвхөн Монголын асуудал биш. Одоо байна шүү дээ. Гүг. Чи байна шүү дээ. Чанаргүй их сургуулиуд хаас айгүй байна гэж болно. Гэхдээ тэд нар ч юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар хүмүүс нь, хүүхдүүд нь, залуучууд нь сургууль хүмүүжил ёс суртахуунтай учраас тэр яг мэрэгжлийн тэр дипломдоо нэг үнэ өгөхгүй байгаа нь харагдахгүй. Бийлээд байгаа шүү дээ. Боловсрол гэдэг чинь ёс суртахуун, сургууль хүмүүжилтэй хамаатай. Манайх ч юм байна шүү дээ. Хүмүүжил ч байхгүй, ёс суртахуун ч байхгүй байх. Тэр чинь бидний асуудал болчиход байгаа. Мэдлэг боловсрол гэдэг чинь зүгээр ингээд цээжлээ диплом аваад байдаг юм биш байх. Тэгээд тэгдэг шүү дээ. Барууны орнд сургуулаасаа гараад тэгээд компани байгуулсан тэр л явж л байдаг шүү дээ.
Гэхдээ тэд чинь гэр орноосоо маш их юм сурцсан байгаа байхгүй юу? Яг уу Ээж гэхдээ тэр хүмүүсийг бас аюулгүй тэгж юм хэлэх байна. хэцүү хаягаад тэр үгтэй Марк Зукерберг сургуулиасаа гараад том компани байгуулсан гэсэн хамгийн ёс суртахуунгүй тим бизнесийг одоо хийж байгаа шүү дээ. Аагүй. Тэгээ тэр Тэр хүмүүсийг бол бас тэгж хамаагүй. Тэр хэлж чинь байж болохгүй л та. тэр чинь байж тээ. Марк Цукерберг чинь байж тээ. CIA Америкийн тагнуулын байгууллагыг санхүүжүүлсэн. Тий. Бид тэрөөсөө бас юм унших хэрэгтэй байхгүй юу? Цукерберг чинь шууд тагнуулын байгууллага явж байгаа цаана. Элон Маск цаана тагнуулын байгууллага явж байгаа. Тий. Ерөөсөө Америк бол тагнуулын байгууллага. Аа. Тий. Ерөөсөө бид нар тэрийг ерөөсөө юу Билл Гейтс машины гараж сууж байгаа компьютерийн компани байгуулсан тэр шал хутлаа. Ээж нь банкнд дэд ерөнхийлөгч байсан байхгүй. Тэгээ ээжээсээ маш хямдхан зээлийн юу авсан байхгүй баг хүүтэйгээр. Тэгээд юмаа босгож ирсэн. Зүгээр нэг сууж хагаад мундаг болчдөг зүйл хаач байхгүй. Тий мэдээж тий. Zuckerberg ч юм бол шууд тагнуулын байгууллагаас санхүүжиж томорсон. Одоо бол Facebook-оор тэр Zuckerberg-ийн асуудал биш. Яг нь томорхон яг зүгээр яг боловсралгүй дипломгүй хаанаас авсан. Тэр ч аягүй чухал байхгүй. За тэгээд биш ерөнхийдөө бид нар ерөнхийдөө мэдж байгаа. Тийм ер нь бол яг гадаад явж болно, гадагшаа явж болно. Муу махаа тэртэргүй дүүрэн байгаа. Гэхдээ тэр чинь 5-6% л байдаг байхгүй юу? Амар хүмүүс байгаа. Жинхэнэ гин дэргийн амар нөхдөө. Гэхдээ тэр чинь хуулаараа орон тийм хавтгайрсан юм биш байхгүй. Манай чинь ингээд 90% худлаа яваад байгаа байхгүй. Тэнд 10% худлаа явж байгаа. А бид нар чинь худлаа явж байгаагүй харангуйта энэ ч гэсэн худлаа явдаг юм байна. Заавал тэрийг ярьж өөрцөн дээр болох гэдэг байхгүй. Тийм биш байхгүй. Тийм. Яг хоёулаа буцаад түүх рүүгээ оръё. Тэр нь юу гэхээр та нэг ном нэрээ бичсэн байсан л да. Тэрний юу гэхээр түүх гэдэг бол зөвхөн урагшил, дэвшил, хөгжил авчирсан үед л түүх ярих боломжтой гэж тийм. Тэгэхээр зарим тохиолдолд түүх чинь муухай юмнуудаас хийсэн байгаа тийм. Би бинийгээ алж чадсан байгаа, дайн хийсэн байгаа. Одоо яад энэ тийм болж бүтэхгүй бүх юм хийсэн байгаа. Тэр чинь бас нэг хэмжээгээр түүх болж уг нь бол үлдэж байгаа тийм үү? Яг л тэр бол яг л тэрийг бол гүг түүх гэдгийг бид нар хоёр талаас ярих хэрэгтэй байхгүй. Хоёр талаас. Тийм. Он жилүүдэд болсон үйл явдлуудын жагсаалт. Хроник. Энд би Монголын асуудал гэдэг 3 ном бичсэн. Энэ ном 3 дээр Монголын өчигдөр гэж байгаа. Энэ дээр би түүхийн талаар бичсэн. Энэ хэд дугаар хуудсан? 45 дугаар хуудсан дээр. За. Түүхийн философи гэдэг. Түүх гэдэг өнөөдөртэй хамаатай. Яагаад гэвэл өнөөдөр тэр асуултуудыг сонирхож буй. Зүгээр л асуултуудыг сонирхож шүү дээ. Хэн түүхийг сонирхоод байгаа юм? Сонирхлын л асуудал байхгүй юу? Аа. Өнгөрсөн бол өнгөрсөн. Уул нь өнгөрцөн. Хизээж ирэхгүй. Давтагдчихгүй. Тэндээ сургамж авбал аав нь авахгүй л авахгүй. Одоо өнөөдөр интернет үүсчихсэн, гар утас үүссэн үед интернетгүй гар утасгүй үеийн аж амьдрал өнөөдөр даанч сонирн биш. Хүчингү. Бүх залуучууд интернет рүү ороод сууж байхад бид нар ямар түүх ярих гэдэг. Гэтэ бид нар хэдэн мянган жилийн одоо Плато, Аристотелийн бичсэн хүмүүсүүдийн хэдэн мянган жилийн өмнө Аристотель, Платогийн бүр ингээд ямар ч хөгжилгүй гэж үзэж болох хүмүүсийн бичсэн юмыг одоо л уншаал байгаа шүү дээ. Тэр бол философийн түүх. Арт түмний түүх биш. Философчдын түүх. Цөөхөн хүмүүсийн түүх. За. Маш цөөхөн хүмүүсийн түүх. Одоо би Монгол ганцаархан сууж шүү дээ. Цөөхөн хүмүүсийн түүх байхгүй философи гэдэг бол. Нийгмээс амьдралаас заавал тэгээд нийгмийн тухай, амьдралын тухай, хүний тухай бодож сууж идэг хүмүүс байхгүй. Тэр философийн түүх, арт түмний түүхийг хуваах хэрэгтэй гэж тайлж байна тийм үү? Асар чухал. Тэр бол асар чухал шүү. За. Тий. За. Тэг өнгөрсөн бол өнгөрсөн. Тийшээ хинч очиж чадахгүй. Түүнийг хинч мэдэхгүй өнгөрснийг. Харин асуулт тавих боломжтой. Өнөөдөр. Тэр асуулт түүх гэсэн ойлголт болдог баг. Өөрөөр бидний түүхийн ном гэдэг байгаа нь чинь дандаа асуултууд байхгүй. Яасан бол. Тэрнээс тэгсэн гэж хэлвэл өстой инээдэмтэй байхгүй. Аха. Нэгсэндээ нэгсэн салбар зөвхөн өнгөрсөн. Нэгсэндээ интерпретац буюу тайлбарлах гэж хичээж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ асуултууд ерөөсөө л асуултууд. Тэгээ асуултандаа хариулах гээд инглээ. Тэгээд одоохондоо юм байна. Цааш нь өөрчилж болно шүү дээ. Шинжилж болно. Асуудал биш шүү дээ. Одоо яасан? Сүхбаатар сайн хүн байж байгаад муу хүн болчихсон. Одоо буцаа сайн хүн болцсон явж байна. Тийм үү? Данзан муу хүн болж байгаа данзан сайн болцсон. Бүгдээрээ баяжий гэсэн. Гээд бүгдээрээ баяжна гэж байна. Солиорол. Яах гэж бүгдээрээ баяжиж. Ер нь баяжих гэж үгсэн үг юм.
Юугаар баян болох гэдэг байгаа. Мгм. Мөнгөөр л баян болох гэж шүү. Гэхдээ тэний хүмүүст их мөнгө өгөөд үзэлтэй. Алуул ш шүү дээ. Буудуул ш шүү дээ. Мгм. За тэгээд түүх ярина гэдэг чинь зөвхөн тийм үү дай хэлсэн, хүн алсан, хүн чадалсан, газар нутаг эзэлсэн гэсэн түүх хаач байхгүй. Түүх Мгм. гэдэг бол юуны түүх вэ? Шашны түүх. Ёс суртахууны түүх. Тэр арт түмний. Сургууль хүмүүсийн түүх. Хууль эрхийн түүх. Урлагийн түүх, Урлагийн түүх. байшин байгууламжийн түүх. Тэр бүгдийг жишиж, харьцуулж, цаг үетэй нь холбож, авцалдуулж бичих хэрэгтэй. За ингээд бид тэрийг түүхийн ном гэж байгаа. Тэрээс одоо явлаа, байрлаа, эзэрлээ. Дахиад цаашаа явлаа, байрлаа, шатаалаа, эзэрлээ. Одоо бас ийм ажиглагдж байна л да. Тэрний үе гэхээр хүмүүс ном бичгээсээ илүү Өнөөдөр бичлэгээр за ингэж өнөөдөр баримтжуулж байна тийм үү? за өнөөдөр За. түүх нэрийн дор зохиосон зохиолууд бичдэг болжээ. Цаг үед түүхийн үнэн худал гэсэн сэдв илүү чухал. Шал худлаа түүх байж болно. Бүр арай дэнд. Тэгээд тэр чинь эсрэг үүсэх боломжгүй байхгүй. За яг хөө тэгэл би өнөөдөр дэлхийн янз бүрийн түүхийн онол түүхийн тухай ер нь тэгэл ингэ яа вэ? Түүхийн номууд хоорондоо зэтэй түгүү зөрөөтэй бид нар бийж байгаа. Тэгэл ер нь бол яг түүх гэхээр би чинь хоёр талаас яриад байгаа шүү дээ. Нэг бол болсон үйл явдлуудын жагсаалт. Одоо тэдэн он тэгсэн, тэдэн он тэгсэн, тэдэн он тэгсэн. Нөгөө талд жинхэнэ түүх ярих юм бол арт түмний жинхэнэ түүх ярих юм бол тэр арт түмний оюуны хөгжлийг ярих хэрэгтэй байна. Хэрхэн бичиг үсгтэй болсон. Тэр бичиг үсгээр дамжуулж хинхэн ном бичсэн. Хэдэн ном бичсэн. Ямар сэдвээр ном бичсэн. Тэр арт түмэнд оюуны хөгжил явагдаагүй бол бид нар түүх ярих ямар ч боломжгүй. Бийлээд байгаа ш. Хүн өөрийнхөө намтрыг бичнэ гэвэл юу сурсан, юу мэдсэн тэр бүгдийгээ бичнэ шүү дээ. Тэрс одоо төрсөн тэгээд ан хийсэн тэгээд үхсэн гэвэл одоо ямар намтар байгаа, ямар түүх байгаа. Тий. Тий. Харахчин байсан тэгэл дуусаа. Адуучин байсан тэгэл дуусаа. Тэгээд одоо тэд муулаа тийм үү яаж байгаа юм биш. Ер нь миний инээдийг тийм үү жоохон шоолсон инээд гэхээсээ илүү арайчтай л гэсэн инээдүүд байдаг байхгүй юу? Ийм ч одоо доогуур төвшөнд байх гэжтэй л гэж би инээдэг байхгүй юу? За тэгэл янз бүрийн номнууд бол тэгээ ер нь бол яг бид нар ч нэг ном уншдаггүй арт түмэн, номын соёл байхгүй арт түмэн шүү дээ бид нар чинь. Яг социализм үед нэг хүчээр санхүүжүүлж ягаад хүчээр цалинжуулж ягаад баахан номнууд бичүүлээд баахан номнууд орчуулсан л да. Тэр л одоо энэ номын сонгуулиар дүүрэн байгаа шүү дээ. За одоо бол яг тэгэл Google Translator-аар хачин номнууд бичээд ч юм уу эсвэл хүн амтнд дуурайгаад жоохон номнууд бичдэг л юм лээ. Би энэ номын дэлгүүрүүдээр бас нэг шагаасан шүү дээ. Тэгээд хачин бидэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол монгол хүн бол боловсрал ярих юмарч боломжгүй шүү. Яг мэрэгжил ярьж болно. Энд тийм жоохон мэрэгжлийн юмнууд бол сурж байгаа шүү. Энэ ихтэй сургуулиуд бол жоохон мэрэгжлийн юм ярьж байгаа шүү. Гэхдээ тэд нар бол ямарч боловсрал байна. Чин ч гэсэн зөвхөн мэрэгжлэл оюутнуудад заагаад шахаад байгаа болохоос ш. Чин ч боловсралгүй. Түрүү би хоёул ярьдаг шашин, ёс суртахуун, урлаг тийм үү? Тий. Нарийн ярьлаа шүү дээ. Философи, сэтгэл зүй энэ талаар юу ч байхгүй. Та Библи, Коран хоёрыг түүхийн одоо ном судар бичих гэж үзэх үү? Библи, Коран хоёр бол түүхийн судар бичих болохоос өөр арга байхгүй. Яг тухайн арт түмэнд оюуны хөгжил явагдаж шүү дээ. Тухайн арт түмнийг хүмүүжүүлсэн, ёс суртахуунжуулсан, дэг журамтай болгосон, сахилга баттай болгосон, нийгэмшүүлсэн зөвлөлгөө. Би яагаад ингэж хэлсэн бэ гэхээр одоо Библийг хэн бичсэн бас тодорхой биш байгаа шүү дээ. Нууц товчоо шиг. Одоо бас нэг хүний төсөөлж чаж магадгүй тийм үү. Гэхдээ одоо бас түүхийн судар бичиг болох боломжтой гэдэг нь одоо нууц товчоноос ялгаа нь юу байгаа юм бэ гэдэг юм. Ер нь бол тэд нар чинь тэр номноос л ер нь Библиэс л эхэлж байгаа шүү дээ. Түүх яриад тэр арт түмэн янз бүрийн яриад дандаа Библиэс ирж байгаа шүү дээ. Христийн Есүс яриад тэрэн дээрээ босч ирсэн. Энэ бол Европын барууны түүх. За евро болоод ирэхээр энтэг рүү болоод ирэхээр нэг Упанишад тийм үү? Хинди шашин, хинди бид нар энтэг гэдээ буруу яриад байдаг шүү дээ. Гэтэ энэ бол яг манжуг юм байлээ энтэг гэж. За хятад руу яваад ирлээ, күнз ярина, нөгөө арга билэг ярина.
нөгөө тао ярина тий. Тий. Тийм лаошин тэр энэгээр одоо тэгэл чиний саний ярьсан тэр бүх одоо надад яаж байгаа энэ миний одоо хойдолч гисэн тийм үү Персийн философч Заратустра дараа нь тийм үү Будда дараа нь Күнз дараа нь манихеизмын мани одоо бид нар уугрын баахан юм хар хорны тэр хөндийгөөс олоод байна шүү дээ. Манай энэ археологчид олсон юм тайлбарч чадахгүй байгаа байхгүй. Монголын түүх гэдэг тэгээд байхгүй. Монголчуудын юм гэдэг байгаа үгүй байхгүй. Уугрын юм явж байгаа. За энэ талд нь Аль-Фараби исламын шашны одоо үндэслэгчдийн нэг тийм. Одоо ер нь бол дорны Азийн одоо Индхэг, Хятад, Перс, Араб болоод ирэхээр Төв Аз болоод ирэхээр философи шашны зохиолууд нь ерөнхийдөө хоорондоо ингээд авцалдаад явчихдаг байхгүй. Баруун руу болоод ирэхээр яг Иесус Христос гэдэг сүм хэд черч болоо явцдаг. Философи гэдэг жоохон тусдаа их сургуулийн сэдв болоод явцдаг байхгүй юу? Дорны философоос ерөөдөө шал өөр. Тэгээд юу гэдэг сургууль дээр хэрэлдээд байдаг байхгүй философчд нь. Гадагшаа нийгэм рүүгээ гарч ирдэг байхгүй. Тэгээд цалин аваад их сургуульд л лекц уншаа суугаад байдаг байхгүй. Нийгэм рүүгээс гарч ирдэг. Ерөнхийдөө тэгэл тэр дотор тэгэл нэг магталцаал сэтгүүл гаргаал тэгэл байж байдаг байхгүй. Дорны философч их сайхан байхгүй. Гадагшаа гараад ирдэг байхгүй. Нийгэм рүү гараад ирдэг байхгүй. Нийгэмтэй ярилцаад нийгэмд философи хүргээ явчихдаг байхгүй. Азуудын ч онцлог тэр байхгүй. Шууд арт түмдэг ойрхон байдаг. Европч нь бол тэгэл арт түмнөө ерөнхийдөө тэгээд хайчдаг шүү дээ. Тэгээд дээгүүрээ нэг юу гэж яддаг шүү дээ. Гой декаденц гэдэг юм яваад байдаг шүү дээ. Аюу их декаденц яваад байдаг байхгүй. Бид нар одоо сургуулийн профессор томоо мундаг. Тэгээд тийм учраас манай одоо залуучууд чинь тэр нөгөө декаденцтэй их цантай профессорууд чинь ингээд хуйлардаг шүү дээ. Тэгээд дараа нь тэнд хичнээн философтод ямар нэг байдлаар сурсан бүх юм Монголын залуучууд тэр Англи явна уу, Америк явна уу, Герман явна уу, Япон явна уу, Солонгос явна уу. Тэр сурч байгаа бүх мэдлэг боловсрол заавал Монгол руу буулгаж ирэх хэрэгтэй. Тэгхийн бол хэрэгтэй. Би ч тэгэл Германд сурхамаа сурчаад тэгэл хүрээд ирсэн шүү дээ. Тэгэл одоо Монгол буулгах гал яваад байгаа шүү дээ. Тэгэхээр таны найс нар Германы иргэн болцсон байлээ. Таны хэлж байгаагаар одоо Библи, Коран гэсэн судар бичгүүд маань арт түмний амьдралыг ирээдүйдээ маш их өөрчилсөн учраас энэ бол түүхийн оюуны хөгжил харж байна. Оюуны хөгжил. Тий, томотоо бай. Битээ хулгай хий. Битээ ховдог л. Тэгэхээр дур тачаалынхаа боол дандаа тийм номнууд байгаа шүү дээ. Нуус тавчаан дээр бас сургаалууд гарч ирсэн. Номч гэсэн Нуус тавчаан дээр бас сургаалуудаас гарч байгаа хөөрхөн сургаалууд. Тэдний хүмүүс бас Төв Азийн юм. Нуус тавчаан сүүл бичигдсэн. Сүүл. Гэхдээ бид нар ер нь Төв Азийн зохиол яваад байгаа. Тийм. Ер нь одоо гадаадынхан болохоор бүр юу гэдэг байгаа шүү дээ. Юу гэдэг лээ? Secret history ч гэсэн. Тэр чинь history биш байхгүй юу? Энэ гадаадынхан бас өмүүлээд дээ шүү дээ. Номнуудыг secret history энэ төр гээд болгоод л монголчууд өстой мондөг байсан гэж хөөргөөд л бүр Оросын хүртэл Гумилев хин Биржаев энэ төр гээд тэр Ян энэ төр гээд нөхдөө гачин номнууд бас бичсэн юм байлээ. Ядаргаатай. Тэгээ тэрийг нөгөө маань нөхдөө ч уншиж чад яаш та Орсон гэдэг мондөг гэж шүү дээ. Энэ Монгол улсыг юусоо хилээгүй байхгүй. Энэ Монгол улс чинь эн хамглан хаанаас үлдсэн ардууд. Би бас Италид очижсэн. Энэ хамглан гэдэг нэртэй хүмүүс зөндөө байж шүү дээ. Италид би очижсэн л доо. Тэгэхээр тэр нь Италид яасан бэ гэхээр одоо Ромын түүхийг яг Италийн түүхгүй Ромын түүхээрээ л бас аваад үзээд байгаа юм л да тийм үү. Тэгэхээр бас их шаардлагатай гэж харж байна гэсэн үг үү. Тийм яг бол Ром ч нөөрэ хот байсан байхгүй юу? Репаблик байсан байхгүй. Тэгээд тариачин малчтаа тэр хот руугаа оруулдаггүй байсан байхгүй. Оруулж ирэх юм бол тэгээд тэр хотыг балладаг штэ. Бид нар мэдэн штэ. Яаж балладаг. Тийм. Тэрнээс социализм үе чинь хотын паспорт гэж байсан байхгүй. Яг Ромтой адилхан. Тэгээд Ромын иргэн болыг бол шалгалт өгч боо юм болж Ромын иргэн болж ирсэн. Civilization гэж үг яваад байгаа шүү дээ. Тэр чинь тэр латин үг яваад байгаа байхгүй. Иргэншил. Иргэн болж иж. За, Герман, Франц руу яваад ичгээр бюргер гэсэн үг байгаа шүү дээ. Бюргер. Тэр чинь явсараад бюргер болоод өнөөдөр иргэн гэж орчуулад байгаа шүү дээ. Тэр чинь болохоор тэр бүрг бас хашаан дотор
хаантай, ноёнтой, сургуультай, эмнэлэгтэй, зохион байгуулалттай, дэг журамтай. Тэгээд тэр хашаа руу малчин тариач хүмүүсийг зөвхөн өдөр оруулаад орой гаргаа явуулцдаг. Татвар авч оруулаад жимс ногоогоо хонь малаа зарчаад, унхаа зарчаад гараа явуулцдаг. Ром ч тийм байсан байхгүй. Тэгмээс Ромын иргэн болохын тулд бөө юм болж ирсэн байхгүй. Хот газар гэдэг чинь ямар нэг байдлаар соёл, иргэншил, зохион байгуулалт, дэг журам, ёс суртахуун, сургууль өмчил яваад идэг байхгүй. Тийм. Бүр Яг нарийн энэ юм руу орох юм бол одоо монголчууд бүгдээрээ одоо ингээд бүр хэрүүл болно, зодон болно. Би чинь нарийн юмнуудыг ерөөс ярихгүй байгаа шүү дээ. Өнгөцгөн л ер нь тэгчээчтэй, ингэчээчтэй л гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь л амар тусаад байгаа шүү дээ. нарийн юм бас үн Нарийн ярих юм бол одоо байлаа. бүр зарим нь бүр ерөнхийдөө тэгэл одоо амиа орлох баг. Ямар ч утгагүй санагдана. Тий. Өө за ийм байсан юм уу? Монгол чи ийм байсан юм өө за. Ямар мохоо худлаа ярьсан юм бэ? Тийм шууд л тэгнэ. Та одоо яг болоогүй. өөрийнхөө хийж байгаа түүхийн судалгаа, өөрийнхөө хийж байгаа түүхийн судалгаа ч юм уу энэ зүйлүүдээ энэ ажлаа ямар их сурвалжаас харж бас ойлголттой болж байгаа юм. Өө тэгэл олон байна да, олон юм байна. Аа. Яг ерөнхийдөө дандаа философийн номнуудаас л гаргаж ирж байгаа. Аль ард түмэн хэдийд философтой болж ирсэн байна уу? Хэдийд шашин философийн ойлголттой болж ирсэн байна уу? Хэдийд энэ ертөнцийг, гадаад ертөнцийг тайлбарласан байна уу? Хэдийд хүний дотоод ертөнцийг тайлбарласан байна уу? Хэдийд хүний сэтгэл зүйг тайлбарласан байна уу? Тэр номнууд нь хэдэн оноос бичигдэж, хэдэн оноос яригдж эхэлсэн байна уу? Тэрүүгээр тэр улс орны чинь хөгжил, тэр орны чинь түүх, тэр орны чинь гарал үүсэл хинбэ гэдэг нь тодорхойлогддог байхгүй юу? Одоо Францууд гэхэд хэдийд Францын тэр рационализм гэж ойлголт үүссэн байна. Декартаас үүсчээ. Англи гэхэд тийм үү Шотланд гэдэг Их Британи гэдэг хэдийд философийн ойлголтууд эхэлж байна. Эмпиризм гэсэн ойлголт хэдийд эхэлж байгааг Дэвид Хьюм энэ яриад явж байгаа шүү дээ. Берклей энэ гэсэн том философч байлаа шүү дээ тэргээр. Германых болохоор одоо тэр Кант ч гэдэг юм уу тэрнээс өмнө бас философчд байсан тийм. За ингээд за Ром гэх чинь одоо нөгөө Сенека тийм үү? Янз бүрийн философч байгаа шүү дээ. Хэдийд одоо тэр ойлголтуудаа ярьж эхэлсэн байна уу? Тэр нөгөө юунууд байгаа стоикууд энэ төр гээл тийм ээ. Тэг стоик байгаа. Тэр нөгөө тэг за грек рүү яваад очихоор ч одоо тэгэл нөгөө Аристотель, Платон, Парменидс одоо Пифагор одоо хэн байдгийг артан болгож гээ. За Перс рүү яваад очлоо. Артан болгож гэж оюуны хөгжил болох тэр бид нар ч юм байж 3 сая ийм цөөхөн унтаа учраас нийгэм ямар хэцүү байдгийг мэдэхгүй байгаа. Бид нар 30 сая байсан бол бид нар нэлээд мэддэг болсон байна. Бид нар чинь зүгээр л идэж уугаал хоорондоо машинаар давхилцаал наадам хийгээл цагаансаар хийгээл ингээд болчиход байдаг учраас нарийн ширийн мэдэхгүй байгаа. Тэгэхээр чөлөөрөө додолтоод сэтгэлээр унаад буруудахаараа лам дээр очиод зөвтгөхөөл тэгэл явж байгаа нэг. Тэгэхээр энэ зарчмаараа 3 сая иргэд маань 5 сая болчих юм бол ард иргэд маань нэмэгдээд байх юм бол улам асуудал нийгэмд гарна гэж харж байна. Тийм. Тэгээд ирэхээр тэр нийгмийн асуудлыг чинь шийдэх ондууд гараад ирдэг байхгүй юу? Бид нар чинь нийгмийн асуудлыг шийдэх ондууд гаргаж ирэх тэр боломж бололцоо бага байж шүү дээ. Би л одоо тэрэн дээр чи ажиллаад шүү дээ. Одоо нөгөө би гэдэг хүн биш дээ. Энэ хүн чи яасах би гэдэг юм гэл баг. Гэхдээ гадаадын оронд очиход дандаа би гэж ярихаас өөр арга байх. Одоо англид очиход дандаа I л гэж ярьж шүү дээ. Тэгээ би хэрхэн бид болох вэ? Та бол ганцаараа зүгтэх юм бол ер нь болохгүй шүү дээ. Бид байж ич уг нь бид болох ёстой. За чиний бид гэсэн юу чи миний шар номны 2 дугаар дээр байж байна. Хятадын философи ба бид. За хятадууд хэрхэн философороо тулгуурлаж бид болсон бэ? Тийм. Бид болно гэдэг чинь хамтын үнэт зүйл, хамтын сургууль хүмүүжил, хамтын ёс суртахуун бүгдээрээ зөвийг зөв гэдэг, бурууг буруу гэдэг. Тийм монголчууд шиг тийм үү? Манай Монголын иргэд шиг тийм үү? Зөв буруу чинь харьцангуй шиштэй. Тийм яагаад болохгүй гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр уг нь нийгэм гэсэн бол улс орон гэдэг чинь тийм амар биш. Тэгээ уг нь бид байсан бол таны ярьж байгаа юмыг тоглоом биш. Нам болоод идэж угаал хуваачдаг. Намын дор болдг юм уу, сайд болдг юм уу тэгэл явцдаг юм биш. Нийгэм улс орон гэдэг чинь бидний зүгээр энэ хөөхөн тийм үү цэцэрлэгийн хүүхдийн тоглоом биш. Энэ нэгнийхөө нүдрөө ил цацаал тэгэл уйлдаал байж байгаа юм биш. Маш хэцүү, маш хүнд. Улс орон нийгэм авч явна гэсэн тийм амар биш. Болдог байсан бол бид байсан бол
таны хэлж байгаа ямиг одоо яг зөв аргумент төвшүүлээ, тантай ярилцаа, шийдэл төвшүүлэх тийм хүмүүс хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхгүй бол нэг л урсгалаар ингээ явах юм бол бас үр дүнд хүрэхгүй байгаа юм надад санагдаад байгаа байхгүй юу? Уг нь Яг бол. бол тэгэл үгүй яг би ч одоо тэгэл яг тэгэл ажиллал байшлаа тэгэл. Аа. Яг миний энэ хойно байгаа энүүгээр байгаа 30 философийн зураг байгаа. Би явандаа яг энэ 30 философичоо танилцуулж нэг лекц векц уншия гэж бодоод байгаа. Эндээс юу авах юм? Тийм. Бидэрт аль нь таарах юм? Тэгээ ихэнх нь таарахгүй болж таарат байгаа юм аа. Яг бол би ч нэг хөдөөнизм гэдэг онол дээр сууж байгаа шүү дээ. Тийм. Хөдөөнизм гэдэг онол дээр маш их юм гарч ирнэ л дээ. Тэгээ одоо шилжих юм бол күнзийн хоёр шав байсан гэдэг чинь нэг нь отоороо хүнийг бол натураасаа байглаасаа муу, нөгөөх нь натур байглаасаа сайн гэд хоёр тэг өөрөөс нь тайлбарлсан. Тэгээд хоорондоо ярьсаар байгаа бас нэг юм нийгмийн олон нийтийн философи гаргаж ирсэн гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр нэг биш олон талаас нь харах бол даваа талтай нэг харагдаад байна. байна. Хятадын философи, энэтхэгийн философи, Персийн философи болоод ерөнхийдөө Европын философоос хэдэн зуун жилийн өмнө үүссэн. Европын философи бол ерөнхийдөө энэтхэг, Хятад, Перс, Арабын философоос, Грекийн философоос маш их авдаг. Өөр сүүлд бас Европт яг тийм маргаан гарсан байхгүй юу? Францын философч Руссо хүн байглаасаа сайн гэдэг хэлсэн. Английн философч Томас Хоббс хүн байглаасаа муу гэдэг хэлсэн. Тэгсэн. Тэгээд ийм бол бас л явдаг. Тэгэнгүүт л одоо Хятадын юм яа да. Тэг уг нь бол. Хятадын юм байж байгаа. Персийн ч юм явж байгаа. Перс ч бас юм байсан дээ. Юу бол энэтхэгийн философи бол цэвэр Зигмунд Фройд, C.G. Юнг энтергээд сэтгэл зүйч онолууд болол дандаа энэтхэгийн философи яваад байгаа шүү дээ. Энэтхэгч бол ерөнхийдөө чи юм жинхэнэ бийг болох хэцүү, бий болтлоо бөө юм болно гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө монголчуудын өнөөдрийн нэг гоё яриа байгаа шүү дээ. Өөрийгөө олмоор байна гэдэг. Бид нар чинь нөгөө бий гэдгээл гаргаж ирэх гэдэг шүү дээ. Би бол бие биш юм байна. Дандаа хүний хэлснээр явдаг юм байна. Ээж авахын хэлснээр явдаг юм байна. Би чинь мөнгөөрөөс хамааралтай байна. Би чинь дандаа найз нартай сайхан харагдах гээл ингээд тэдний араас ингээд долгоноод гүгээд идэг юм байна. Хамаг мөнгөө өрөөд тийм үү? Тэгээ би чинь бие болж чадаагүй юм байна дөө. Тий. Дандаа л гаднах хүмүүсийнхаа л чи ийм бай гэснийг л биелүүлээд явж идэг даалгавар биелүүлэх юм байна гэдэг байгаа шүү дээ. Тийм хүмүүсийн өөрийгөө олох гэдэг байгаа байхгүй юу? Одоо боли. Эдрээс одоо хамааралгүй болъё. Чи аягүй зөв байхгүй. Бас энэтхэгийн юм гэж шүү дээ. Энэхүү чинь атаман гэдэг том ойлголт яваад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бүгд чинь олон зуун жилийн өмнө, мянган жилийн өмнө яригдчихсан. Европ дараа нь ингээд аваад явцсан. Европын нэг цаад Америкууд аваад явчихсан. Тий. Одоо нэг Петерсон гэнтергээл нөхдүүд байдаг шүү дээ. Тэд нар чинь бол бүр Европын юмыг л сурчаад тэгэл тэрийг яриад яваад байгаа шүү дээ. Жижиг чинь Европын худалчуулынхаа номнуудыг уншчихвал Кант, Хегелийг уншчихвал Хегел яриад байгаа шүү дээ. Жижиг гэнтэр. Тэд нар чинь бол ярих юмтай. Уншсан номнуудтай. Би чи ямар ном унших юм? Тэгээд энэ олон дэлхийн том философчдын зургуудыг үлгчгөл эндээс нэг монгол юм гаргаж ирэх гээл тосыг гаргаж ирэх гээл суугаад байна шүү дээ. Өрмийг гаргаж ирэх гээл. Тийм. Тэгэхээр яг ирээдүгээ ботход бол түүх зайлшгүй шаардлагатай байж таарч байна л да. Тэгэхээр ингээд түүх бол шүү дээ мэрэгжлийн төвшөнд л шаардлагатай. Мэрэгжлийн төвшөнд. Яг бол тэрнээсээ төрийн бодлого гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Хувь хүмүүс бол түүх яах вэ мэдвэл тэр мэдэхгүй бол тэр. Яг философийн төвшөнд ч юм уу. Тийм. Хувь хүмүүс бол тэгэл өөрийнхөө амьдралыг авч явал хүнийг хохироочих, хүнийг гэмтээчихгүй шиг тэгэл явах хэрэгтэй. Нэг төгч болох байдлаа хөрөлдөд авах хэрэггүй. Тийм. Сайд байсан нэг нөхөр мундаг төгч болсон байлээ шүү дээ. Яг би яагаад ингэж хэлсэн бэ? Ямар шаардлагагүй. Энэ яагаад ингэж хэлсэн бэ гэхээр эртний иргэншлүүд одоо энэ өндөр хөгжилтэй энэ улсуудыг харахаар энэ түүхчдийнхаа ч юм уу одоо мундаг хүмүүсийн хийсэн үйлдэлээрээ тулгуурлаж одоогийн иргэншлийг бүтээсэн байгаад харагдаад байна л да. Тэнгүүд Монголыг харангууд өөр юун дээр яах юм? Ямар тэнгээс юм цаасан бичээд буугаад ирэх биш. Харин тийм. Тэгэхээр Монголыг харангууд манайх чинь ийм агуу гүрэн байсан юм аа гэж тэрэндээ баг сэтгэл ханаад байгаа юм шиг ирээдүглгүй харахгүй ч байгаа юм шиг байна. Тэр нь бол тэрэндээ нэг онгороод байгаа. Харин тийм. Хоёр өөр юм эсрэгцэл хараад байгаа байхгүй юу? Жижигхэн орны комплекс байхгүй юу? Өөрөөр урд талын тэр хятадууд чинь бүгдийг чадчих шүү дээ. Тэгээд бүгдээрээ л муусан хужаанар гэсэн мөртлөө бүгдээрээ л хятад руу явж худалдаа намаа хийж шүү дээ. Хамаг юма тэндээс л авчирж шүү дээ. Тэгэхээр тэд чинь бүгдийг чадчих шүү дээ. Өөрсдөө чадахгүй байх чинь уур хэмээр биш шүү дээ. Эсрэгцэл байгаа даа тий. Тий, хойшоогоо Орос
том онгоцнууд чинь Монголын дээгүүр нисээд бид нар ч айлгаж сайн нэг байлдааны хитэн онгоц нь нисгэж чинь тэрний тэр дуу чимээ хурд мурд гэж амар юм байлаа шүү дээ. Тэр чинь бид нар хийж чадахгүй шүү дээ. Тэгээд дахиад орцуудад уурж шүү дээ. Муу архич орц гэл. Арх унж байгаа онгоц бүтээсэн юм байна л да. Уухан зөв ч юм уу. Тэгэхээр ихэр чинь ийм том хоёр том чаддаг ард түмний дунд юу ч чадахгүй суунд гэдэг чинь асар том эмгэнэл байхгүй. Тэгэд энэ дээр ингээл уурлаад нэг тийм үү том түүх гаргаж ирээд та нарыг дээр үед бид нар чадчихсан байхгүй. Та нарыг дээр үед бид нар эзэлжсэн байхгүйс нэг хөөхөн тийм үү энэ нэг тийм үү цээжээ дэлтч нэг ингэхчил нэг өөрснөөгөө нэг тайвшруулж байгаа байхгүй. Өөр юм байхгүй. Тэгэхээр нэг нь ингээд түүх дээрээ толгуурч хөгждөг бол нөгөөх нь эндээсээ түүх дээрээсээ бараг татуулж хойшоо ухраад байгаа юм шиг юм анзаарч чинь гэж хэлгээд байгаа байхгүй би. Тэгээ бид нар социализмын үед бол уул нь бол гайгүй байсан юм. Социализм чинь нэг хүний сайн сайхан дээр тогтчихсон байхгүй. Ёс суртахуун, мэрэгжил, боловсрал тийм үү? Мөнгө өрөөс ярьдгүйсэн байхгүй. Арчил чинь зөвхөн мөнгө л болчихлоо шүү дээ. Зөвхөн мөнгөний амьдралын мөнгөн харьцаа гэдэг чинь балаа байхгүй. Цэцэрлэгийн хөвгтөө хүртэл мөнгөн харьцаанд орчих шүү дээ ээж нь. 10 жилийн хөвгтөө аав нь бас мөнгөн харьцаанд орчих шүү дээ. Ямар ч утгагүй байхгүй. Би болохоор багасаа социализмд өссөн учраас цэцэрлэг, сургууль, Герман явах сурах энэ чинь ямар ч ээж аавтайгаа мөнгө харьцаанд ороогүйгээр явцсан байхгүй. Төрөөс мөнгө аваад явчихсан байхгүй. Амар байхгүй. Тэгээ би болохоор тань шиг социализмын үед амьдарч байгаагүй учраас одоо миний мэддэг нийгэм бол өнөөдрийн амьдарч байгаа нийгэм тийм үү. Тэгэхээр би социализмыг ойлгох гэх юм бол заавалчгүй одоо түүх харах шаардлагатай болцоод байгаа. Үгүй намайг л сонсчих тэгээд болоо. Тэгэхээр яг таныг болохоор бас яг бас нэг төрлийн нэг ганцхан нэг үнцэг байгаа даахгүй binary гэдэг чинь bias гэдэг байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр манад биш нэг юм амар юм яваад идэх. Одоо таны үзэл санаач гэдэг юм уу? Таны үнцэг надад ямар ч үнцэг байх. Надад нэг л юм байгаа. Тэр бол боловсрал. Боловсрал. За энэ боловсралыг би байна шүү дээ. Хитэн ном уншиж боловсралтай болсон. Хитэн хугацаа зарцуулсан. Тэр номнуудыг худалдаж авах гэж тийм үү? Хармунаасаа хэдэн төгрөг гаргасан. Тийм. Би зөвхөн философийн докторийн ажил хийх гээд байж байхдаа 500-аад ном уншсан байдаг. Тэр 500-аад номнууд чинь би зарим нь хямдхан авсан, зарим нь яг жинхэнэ үнийн төлж авсан 3000-аад евро төлсөн байдгийг. Тэгээ тэр үеийн 3000 евро чинь өнөөдрийн 7-8 мянган евро баг. За одоо Монголда тэр ном чинь төгрөглөө шийдвэрлэхээр хэд болох вэ? Тийм. Өөрийнхөө олсон цалингаасаа л одоо худалдаж авна шүү дээ. Тийм. Яг одоо еврогоор цалин авч ирсэн учраас тэндээс ингэж ээж болно л доо. Тэгтэл гэр орныхныхоо мөнгнөөс хумслаад байгаа шүү дээ. Тэгэхээр юм бол тэгжээж хүн тийм үү мэдлэг олж авсан бас түүхтэй байх хэрэгтэй. Боловсролтой болж авсан намтартай байх хэрэгтэй. Манай чинь ямар ч намтаргүй дипломтой гинт гараад ирж байгаа шүү дээ. Хаана хизээ доктор хийдсэн мэддэхгүй тийм үү доктор болсон гараад ирж байгаа шүү дээ. Чи хэдийдээ номоо уншаад хэдийдээ мэдлэг боловсролтой болсон юм. За тэр яах вэ? Тэгээ хамгийн яваад хүрээд ирж шүү дээ. Диплом хамгаалаад. Гэхдээ наадах чинь наадзах нь 10 жил хэрэгтэй гэж би хэлээд байгаа шүү дээ. Германаар ном уншаад ойлгодог. Англиар орман уншаад ойлгодог болтол 10 жил хэрэгтэй. Хин Монгол 10 жил тийм үү зарцуулж ийн англи хэл сурахын тулд, герман хэл сурахын тулд үгүй хинч зарцуулахгүй шүү дээ. Бүгдээрээ л очиод тэнэл ажил хийгээл тэгэл мөнгө олгол асуудалд орчиж байгаа шүү дээ. За яг энэ дараагаар үгүй яг энэ дээгүүр байгаа нөхдүүдийн яг төрийн тэтгэлгээр явцдаг гэсэн. Тийм мэдлэг боловсрол гэдэг байна шүү дээ. Зүгээр Монгол хүн яваад диплом хармаалаад ирдэг эсвэл бол доктор болчдөг юм биш байхгүй юу? Мүйстер нэг доктор болчдөг юм биш байхгүй юу? Энэ ч стандарт биднээс шал дээгүүр юм байхгүй юу? Бид нар ч мэдчихэж шүү дээ. Тэгэхээр би ухаанаараач биерэж амслаа шүү дээ. Би ч миний сонсож байгаа юмнуудад юу байна гэхээр хэдэг ном уншсаар байгаа би ч сүүлд рүү оймсоо өмсч чадхаа байсан байхгүй. Би ингээд уншаадсан. Сүүлд би бүр нуруу ачин бол оймсоо өмсч чадхаа байсан шүү дээ. Хүнээр оймсоо өмсөлдөг болж ирсэн шүү. Тэг миний сонсож байгаа юм юу гэхээр тэгэж ном уншсан хүмүүс байна уу аа? Социализм ийм муухай байсан гэж ярьдаг хүмүүс бас олон байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би яг аль нь зөв бэ гэдгийг арчилсан намыг хийж байгаа ажил. Би ч бас арчилсан намын муухай л тэнд явж байгаа. Яг нь социализмын сайн сайхан дээр өөрснөө босч ирчээд бүгдээрээ социализмын үед сургуульд яваад диплом авчгаад тэгээд эргээд социализм руугаа нулимна гэдэг чинь тэр чинь ямар ч яс суртахуун хөгжил байхгүй байгаа байхгүй. Бүгд социализмын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээд дараа социализмын хүмүүсийг ашиглачаад илүү өөр сэтэл болгож ярих хэрэгтэй юм байл да. Тий, ер нь бол бид нар яг энэ социализм гэдгийг ярих хэрэгтэй байхгүй юу? Энд чинь түүх байхгүй юу?
Яг юу болсон юм? Тий. Яаж доктор болсон юм? Би хэлээд байгаа шүү дээ. Суурин амьдралтай хүмүүс л Орос руу явж доктор болох боломжтой. Тэгэхээр тэр суурин амьдралтай хүмүүс бол ерөнхийдөө манж гаралтай хүмүүс болж хараад байгаа байхгүй. Эсвэл казак гаралтай хүмүүс. Тэд нар л олигтой сорно. Яг эсгээрээс гарч ирсэн хончин адуучин багахгүй. Гэхдээ яг энэ боловсралтай болно гэдэг чинь угаасаа л баян хүний хийдэг ажил юм шүү. Ягаад тэгэхээр буддаг та харахаар баян айлын л принц одоо ханхуу байсан тийм. Социализм чинь мөнгөнд төлсөн байхгүй юу? Тийм учраас би чинь ямар баян айл өгдөөсөн шүү дээ. Тэр хүний харин тийм яг хөө. Тэгэхээр одоо бид нар тийм нэг нь байха биш болцсон учраас scholar гэж байгаа шүү дээ. Оюутан. Одоо бол тийм. Ийм байхын тулд заавалчгүй баян байж ижил тэр хийхгүй бол ядуу нэг нь бол би бол оюутан багтаа бас ажил хийгээл явдаг гэсэн. Тэг хичээл яаж байгаа. Тэгэхээр өөр бол арга байхгүй. Би түрээсээ төлөх ёстой, хоол авах хэрэгтэй. Тэгэл ядраад нэг ном унштай уншихгүй юу л ер нь болж байгаа юм л та. Тий. Хажуугаар ажил хийгээл эхлэх юм юу сурах. Ер нь бол оюутнуудын асуудаг юм би бас оюутнуудад яагаад кампус гэж байдгүй? Яагаад кампус гэж байдгүй? Бүр одоо чинь Персийн түүхийг мэдэхгүй байх. Би одоо нэг Персийн энэ Төв Азийн нэг номыг зууж байгаа байхгүй. Тэр тэгж байгаа байхгүй. Оюутан хүн заавал өөрийн тусдаа өрөөтэй байх ёстой гэж хуультай байсан гэж байгаа байхгүй. Тэгвэл оюутан болно. Чи тусдаа өрөөгүй бол оюутан хэзээ ч болохгүй. Зөвшөөрөл авахгүй. Германд бас тэгдэг шүү дээ. Чи амьдрах байрныхаа баталгааг үзүүлдэхгүй бол чамд виз өгөхгүй гэдэг шүү дээ. Тийм. Тэрээс одоо тэгэл нэг байранд бүгдөө ханарч орж ирэл галтгоондоо ч унтаал тэнд ч газараар унтаад юу ч сурахгүй. Яагаад доктор болох янз бүрийн энэ сколар яагаад студентүүд байгаа? Яг бол эн чинь чи юм сурахын тулд чамд байрны мөнгө хэрэгтэй, хоолны мөнгө хэрэгтэй. Тэгээд байсан дээр шүү. Тэгэхгүй маа чинь одоо хятад руу сурах гэж яваад студентээ гэрлүүгээ явуулсаар байгаад байртай энэ төр болсон гэдэг шүү дээ. Юу юм сурахтаа мантай. Хятад руу сурах гэж очиод энд байгаа эндээс очисон барилгын компанийханд юунуудаар үзэсгэлэнгүүдээр явж орчуулга хийсээр байгаа таарсан гэдэг шүү дээ. Юунд сурах? Би оюутан багтаа өрөөндөө гурлаа унтдаг байсан. Монгол хүний ярьдаг юм биш. Тийм. Би өрөөндөө гурлаа унтдаг байсан оюутан багтаа Америкт. Тэгээд хасчихлаа байдаг. Тэгээ оюутнуудаа би ингээд ярьдаг л доо Монгол оюутнуудаа яриад яаж гадаад явах вэ гэж асуудаг юм энд нэр хажуугаар ажил хийж болох уу л гэдэг юм Монгол оюутан. Харин тэгээд тэр мөнгөтэй тэгээ манай нөгөө ээж аав нар чинь тэр мөнгөний энд суугаад горддог. Ирэхээр тэргээр нь цагаан сараа хийдэг, наадмаар гойдог. Эсвэл ээж нь тэр мөнгөөр нь амралтанд явдаг. Шин дээл оюулдаг. Тийм ажил цөөхөн покер тоглодог ч юм уу, шатар тоглодог ч юм уу. Энэ шатар тоглох гэж нэг балаа юм байна. Тэгээд ан хийдэг ч юм уу, одоо яадаг, хөөрөг авдаг ч юм уу. Гадагшаа явна гэдэг чинь тийм үү? За тэрнээс одоо мөнгө хүлээнэ л гэсэн ойлголт болчиход байгаа байна. Тэг их их л гэхдээ өөрхий хүүхдтэй мөнгө өгчээл гэж бодож байгаа л үү аав ээж нар. Тэгээс тийм хаанаас ямар мөнгө хийхгүй. Хүлээдэг аав ээж нар цөөхөн нам руу орж дээшээ горж хулгай хийвэл яахтай мөнгөтэй л болно л доо. Бид чинь ерөнхийдөө жоохон хулгайч орно шүү дээ. Олон хулгайгаас эхэлдэг шүү дээ. За яг энэ амьдрал чинь өнөөдөр би хэлээд байгаа шүү дээ. Бид нар одоо яг 0 цагаас эхлэхгүй болохгүй гэж хэлээд байгаа шүү дээ. 0 цагаас эхлэхийн тулд надад тэр хуучин тэр Цэдэнбал даргын байсан нэг хоёр давхар нэг цагаан байшин байгаа шүү дээ. Драмын театрын хойдолд. Нэг пивний уушийн нэг газар байгаа шүү дээ. Тийм. Irish pub гэдэг нэг өстой битүү архитектор нэг газар байгаа шүү дээ. Пив уудаг. Хогийн газар байгаа шүү дээ. Тэрний хойдол нэгдүгээр сургуулийн зүүн талд хоёр давхар цагаан байшин байдаг байхгүй юу? Яг хоосон хинч ордгоо. Сайхан барилга. Тэнд би зүгээр л Монголын философи, Монголын 0 цагаас яаж эхлэх вэ? Яах вэ? Бүх философийн энэ уншсан бүх номноос энэ дээгүүр доогоор байгаа энэ бүх философчдын онолуудыг бүгдийн ширээн дээр оолж байгаа. Тэр ширээн дээр социализмын номыг оолж байгаа. Тэр ширээн дээр арчсны ном оолж байгаа. Тэр ширээн дээр Америк, тэр ширээн дээр Англи, тэр Герман, Инд, Япон, энэ хятадын номнууд энэ бүх дэлхийн бүх философи, оюуны тэр түүхийг бүгдийг гаргаж ирж байгаа. Тэгээд тэндээсээ юмаа гаргах хэрэгтэй байхгүй. Тэгээд 7 хоногт нэг удаа яг ингэж одоо ярилцлага хийдэг. За одоо таны ажил хаа явнаа, явнаа. Тэгээд надад нэг хоолны мөнгө өчгөн бүр амар. Тэгээс би одоо тэр хоолны мөнгө авангуудаа нэг мэдсэн чинь онгоцоор нисээд Америк явцсан байхгүй шүү дээ. Би чи тийм юм биш шүү дээ. Тань гэхдээ яагаад заавал тэр байрлах хэрэгтэй гэж одоо байгаа офс ч болохгүй байгаа гэж юу? Ер нь бол би биш шүү дээ. Төр улсаас ард түмний захиалгаар юм хийх хэрэгтэй. Тэрс би одоо галтгооны ухаар унд суучихсан ном бичиж сууж явах бол арай л ичмээр, арай л зовмоор. Ингэж их хог новшинд мөнгө зарж яа.
хэдэн зуун сая төгрөгөөр хог новшийн жип авч जैन. Хэдэн мянган доллараар хог новшийн энийг бөгж гар утас авч जैन. Энэ одоо зайсангийн нөхдүүд чинь хүүхдийн тэрэг нь 20 мянган доллар энэ төр солиороод байгаа шүү дээ. 200 долларын ямиг. Ийм их мөнгийг хог новш шиг гадаадынханд аваачиж өгчөж ганц философчийн хооллоод унтлаад нэг байранд суулгаад за ард түмнийхээ төлөө юм хийгэргээ суулгач яаж чадахгүй байгаа. Чи эмгэн л байхгүй. Өөрснөө чадахгүй. Гэхдээ чаддаг хүнийг хэлэхгүй байх гэдэг чинь одоо юу гэсэн үг? Олон чимэг чадахгүй л байна л да. Оюутнуудаа ч мөнгө өгч чадахгүй л байгаа л да. Оюутан байтугай эсэргийн хүмүүстэй ч хоолыг өгч чадахгүй байгаа шүү дээ. Тий. Тэгээд нэг цаасан дээр нэрээ бичүүлээд их хурал руу орж ирэх гişүн болоо суучдаг. Зарим нь гадаад явжгаад хурлын гişүн болсноо ч мэдээгүй явчих шүү дээ. Өө чиний нэрийг цаасан дээр бичээд оруулсан чинь тийм үү чи гарцсан шүү. Өө тийм үү гэдэг Америкаас ирж байгаа шүү дээ. Хурал суух гэж. Ийм хөөрхөн байж болохгүй шүү дээ. За. За хоёул хамгийн сүүлийн асуулт руу оръё. Тэрний юу гэхээр бид нэр ирээдүг одоо ярих ёстой байна. Одоо дээрээ ажиллаж. Тэгэхээр ирээдүг ярихын тулд бид нэр ирээдүйд ямар түүх бүтээх ёстой вэ гэдгийг одооноос бодож эхлэх ёстой юм болов уу гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ирээдүйн түүхийг бид нэр одооноос эхэлж яаж бичих ёстой юм бэ? Зөв түүх тийм буруу түүхийг биш. Тийм. Ер нь яг за окей. Тэгээд тэр өнгөрсөндөө бисэн агуу байсан гэдэг өмнөс ч гэсэн төсөөлч гэсэн өөрхөө тэр нь баярлцаа өөрцөн нөхдөл одоо тэгэл дэргүүрээ хүнд гай болчихгүй л яг тэрийгээ тэгэл шүн зүудлээ ч юм уу өдөр зүудлээ ч юм уу явцгаа нэз. Гэтэ хүмүүст гай болж болохгүй. Гэр орныхондоо өр хүүхдтэй тийм үү найс нөхөдтэй балаа түүгээр гай болох хэрэггүй. Зүгээр дотроо тэгэл одоо яадаг зажилдаг юм уу залгидаг юм уу тэгэл явж байгаа хэрэгтэй. Одоо би хэлээд энэ олон бужигнсан хүүхдүүдэд яаж нэг аятайхан ирээдүй боломж гаргах вэ? За залуучууд байна. Оюутан болсон. За одоо яаж? Үнэхээр юм сурыг гэсэн. Үнэхээр мөнгө хэрэгтэй. Тэгээд сурчаад буцаж ирээд энэ улс орондоо ажиллах гэсэн. Тэр залуучуудтай яаж харьцах вэ? Тэдэртэй яаж communication болох вэ? Communication гэж аягүй чухал үг шүү дээ. Ийм нарийн ширүүнүүд бид нар ч эрэхтэй биш шүү дээ. Тэгэхгүй нэг феодалын амьдралаар амьдраад иж болохгүй шүү дээ. Том хөөрхтэй, том живтэй л бол мундаг. Том хөөрхтэй, том живтэй хүн надаас өстой нойлж шүү дээ. Том живээрээ надаас илүү болох гэдэг шүү дээ. Сайд болсон хүн тэг боловсролын яамны сайд болсон хүн надаас илүү боловсралтай биш шүү дээ. Нэг нойлын тэг байгаа шүү дээ. Нэг нойлын ногоон гэдэг шиг хоосон толгойнод байгаа шүү дээ. Хурлын гишүүн болсон надаас илүү болчих юм биш шүү дээ. Гүрний айлын эрх охид өгöd л байгаа шүү дээ. Тэр яаж одоо энэ бүгдээ хүлээмжшөөрөөд за би бол нэг айлын эрх охин мэдгүй явж байгаа хурлын гишүүн болцсон. За би тэгж аргаж байгаа нэг доктор болцсон юм аа. Би янз бүрийн одолдоо наймаа тийм үү? Заваа юмд оролцоод сайд болцсон юм аа ч гэдэг юм уу. Би тэрийг өөрсдөө хүлээмжшөөрөх хэрэгтэй. За тэгээд чаддаг нь хий. Тэр л үе хэлчихэж шүү дээ. Би чадахгүй. Тэгэхдээ би чаддаг хүнд саад болохгүй. Тэр л чухал баг. Мангаж чаддаг хүндээ саад болоод байна шүү дээ. Уншчихсан хүндээ саад болоо. Тийм үү? Энэ сүүлийн 30 жил тийм үү? Ном уншаад, философи ном уншаад, олон зуун ном уншаад сууж исэн тийм монгол хүн байхгүй шүү дээ. Бүгдээрээ худалдаа намын хийсэн байна. Бүгдээрээ намын гишүүн болсон байна. Бүгдээрээ бизнес эрхэлсэн байна. Бүгдээрээ компани байгуулсан байна. Тийм үү? Янз бүрийн тийм ажлууд хийсэн биш шүү дээ. Ном уншаад сууж исэн миний насны хүн байхгүй шүү дээ. Тэгэхэд ганц хүн хөрхий тэр ном уншсан сууж исэн шүү. Яагаад гэвэл яг нь социализм үеийн хүмүүжлэн тэр хүний ном уншуулад исэн. Ард түмэндээ туслах хэрэгтэй гэдэг. Бид нар чи 18 настай Герман явах чинь Монгол улсын далбай тугийг өнсүүлээд явуулж ийлээ шүү дээ. Тэр чинь ингээд тархинд суудчих шүү дээ. Бодлоо энэ нэг үйлдвэрчний залуучууд зочдуудын тэнд чинь эвлийн хороо гэж байсан. Тэгээ гадаад явж байгаа оюутнуудыг тэнд нэг тайзан дээр Монголын тугийг ингээд зогтсон. Тэгээ тайзан дээр гараад үнсээд буугаадсан байхгүй. Тэгээ би чинь гараад бас үнсээд за улс орнд ихэндээ хийндээ сурандаа гэд буужсэн байхгүй. Шүд зугаад. Тэгээ дараа нь би нөгөө хамт оюутан болсон найз нартай хэлсэн байхгүй. Тэр тугийг үнсээд миний сэтгэл хөдлөжсэн. Тэр туг гэд хэлсэн чинь тэглүү гэж санахгүй байхгүй. Зарим нь хамт туг үнсэжсэн гэхэд одоо Германд иргэн болсон явж байгаа. Германы иргэн болсон. Биднийг мартцсан. Танихчгүй байх одоо. Тэгэхээр би чинь ийм нэг балай амтан байхгүй. Туг үнсээд тэгэл тархид юм орчдөг. Тэгээд өнөөдөр ингээд хүмүүсийг урдуулаад, ойлуулаад, баярлуулаад сууж шүү дээ.
Мгм. Философч юм л байдаг хөө. Философч үнэ тархинд нэг юм орлоо одоо тэгэл тэр асуултыг хариуг хайдаг байхгүй. Мгм. Яг бол ямарваа нэг юм авцалтахгүй бол хайгаад эхэлдэг байхгүй. Чи хин гэнэ гэхээр би одоо тийм юмны инженерч гэдэг юм уу, тийм юмны багш гингууд нь за багш гэж яг юу вэ? Ямар хүний багш гэж нэрлэх үгүй л асуудаг хүн байхгүй гэж. Мгм. Тэгээд тэрнгүүт монголчин багш байхгүй болчдөг байхгүй. Өөрхийн нэг цалингаас болоод тэдэн хүүхдүүдэд хооллох гэсэн нэг нөхөр тийм нэг багш болоод явж байгаа байхгүй. Тэр бид нар хөөрхийн нэг гэр орныхныхоо хоол ундны асуудлыг шийдэх гэсэн, тэдний нэг амьдралын асуудлыг шийдэх гэсэн, тэрэндээ дарагцсаар байгаад өөрөөр surviving гэдэг нэг англи үг байгаа шүү дээ. Мгм. Тэрнтэйгээ зурлцсаар байгаад өөрийнхөө учрыг олохгүй явсаар байгаа тэгэл хөксрөөл хор тавтартаа дуусчих шүү дээ. Хүүхдүүдийнхээ хэдэн хоолны мөнгө, байрны мөнгө, зээлний мөнгө юу гэдгийг өөрийнхөө эрүүл мэнд дандаа тэрнтэйгээ зурлцсаар байгаа л. Одоо та нар Америк, Герман яв, Япон яв тэр хүмүүстэй уулзал та. Одоо нөгөө хүүхдүүдэд ихгүй болохгүй. Нэг зээл авсан тэрний хүү нь одоо яачих гээд байдаг. Би одоо нэг эмнэлэгт явж үзүүлэхгүй болохгүй гэсэн ингээл зөвхөн л нэг амьд л үлцгэсэн асуудалтайгаа монгол хүн зурлцаар бол дуусчих шүү дээ. Мгм. Зүгээр л зөвхөн surviving, not life. Thrive гэдэг ба surviving-ийн эсрэг чинь thrive тий. Одоо ингээд жинхэнэ амьдрах л гэж л юм л да. Тий. Манайх чинь зөвхөн л улсаараа surviving л явж байгаа байхгүй. Зөвхөн одоо surviving болцсон нөхдөд одоо наадам их гэж байж шүү дээ. Яг хоо дараа үйл одоо бас Одоо нөө тэгээд станцын үүлэхдээ дахиад асуудал үүснэ. тий Одоо нэг станцын удаан сая тавиад станцын дэлбэрцээ одоо хот хүлдэхүү үгүй юу л гэж ярьж байгаа юм билээ шүү дээ одоо. тийм шүү дээ. Яг бол тэр станцын чинь сүүлийн 30 жил олигтой засаагүй байхгүй. Орсын юм гэл худлаа муулаад байсан болохоос ш. Харин тийм. Засвар үйлчлэгээ хийгээгүй байхгүй. Гэхдээ чи автомашинаар энэ нэг хувийн живтэй нөхдөө тийм үү? Зогсоо загвал засварын газар аваачаад пластмассны солиудаад бөө юм болж шүү дээ. Мгм. Гүр нэг муу жимүү жив. Тэр бүхэлдэн станцыг тийм үү? Сар болгон засварлаа засаагүй шүү дээ. Харин Тэр аргагүй шүү дээ. Одоо социализмын сайхан барилгуудыг бүр нуртал нь засвар үйлчлэгээ хийхгүй шүү дээ. тэгсэн мөртлөө одоо хамгийн том феодал болох Чойжилсон гэдэг хүнийг эрчим хүчний хасаадаар тавьсан байгаад байгаа шүү дээ. Дахиад дараагийн засагт орно гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг нь өөрийнхөө л байрыг олон болгоод байдаг. Тэгсэн мөртлөө станц тэр үнд сайжруулах одоо бодол байдаг юм уугүй. За тэр яг дараагийн асуудал. Тэг ямар ч байсан бүгэл энэ ёс суртахууны боловсролын асуудлыг л хэдүүлээ шийдэхгүй бол ирээдүйн түүх маань олигтой болохгүй гэж л дүгнэлт хийгээд энэ дугаараа өндөрлөх үү те. Хүн л болох. Аа. Тэгээд хүн болох. Бид болох. Тийм. Бид л болох хэрэгтэй. За баярлалаа.